Самбайцгааны үзэгчтэй бажигалтай ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бид Америкийн нэгдсэн улсын Калифорни мужи Сан Францискотоос ээлж дугаараа хүрэх гэж байгаа. За манай өнөөдрийн дугаарын зочноор энэ хотод ирээд суушаад бас удааг байгаа. Гэхдээ хипхоп хөгжим сонсогчдын маань ичнээ танил мэх захгүй манай өнөөдрийн дугаарын зочноор өргөд ирж хүрэлцэн ирсэн маа. За тэгээ урилгын хүлээ авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өрсөнд баярлалаа хоёр брада тий. Тэгээд брогийн бас эхлэл бас амар шүү дээ. Яг л үндэсний телевиз нэг юм нэвтрүүлж тарж байгаа шүү. Ялчгүй бас про тий. За миг захгүй дүү за бид нар ч яг өмнө нэг зөндөө ирэл тэгэл байнга уулздаг. Тэгээд чигтэй нэг хүмүүсүүд мэдэхгүй байгаа чамаг. Хэрэгтэй да өөрийгөө гоё за энд яг юу Америкт яг юу хийж байна? Хэр удаж байна тий. Тэгээд хэлэндээ би ч одоо 17 оны 9 сард ирсэн. Тэгэл тэр чигээр ерөөхдөө үлдсэн. Тий. Тэгээд нэг анх ирсэн шалтгаан малтгаан нэтрэг тэр чинь бас амар урт үлгэр шүү дээ. Тэгэл одоо чинь 26 он гэдэг чинь 8 жил бол болцсон байна. Тий. 9 рүү орж байгаа юм шүү дээ. Тий, бараг 9 рүүгээ орж байгаа. Тийм. Тэгээд одоогоор тэгэл лифт хийж байгаа. Тийм. Тэгээд хажуугаар нь хөгжмөө хийгээд сая Чикагод байхдаа бид нар чинь бас нэг студидтэй байсан. Тэгээд студидтэй байж байгаа. Студ түрээсэлдэг. Студийн байр түрээслээд студидтэй байжгаад тэгээд дараа нь гэртээ нэг хэсэг зүтгүүлсэн. Гэртээ бас нэг 2 жил хөгжмөө зүтгүүлсэн байдیں۔ Тийм. Тэгэл ерөнхийдөө яарч байсан хөгжмийнхаа ямиг бол нэг тасалахгүй тий хаяхгүй байж байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь бол тий. Гэтэ Монголд байгаа хүмүүсийн хордыг бол арай л гүцэхгүй л ер нь бол. Энд чинь тэгээд нөгөө нэг үндсэн ажил амьдралаа авч явахын хажуугаар яг хөгжмөө хийж байгаа болохоор тийм хурдан хэмнэлээ гарахгүй л дээ яаж утсан. айгүй манайхыг бол голдсон билээ. Тэгээд яг нэг үедээ харьцуулахад жоохон удаад байгаа л да ялтчихв. Тий. Тэр нас явах тусам гэхдээ жоохон удаан болд юм биш үү? Хөгжимчээр нь удаан суух хэрэгтэй болоод удаан ажиллах болоод харин тий. Жоохон задаа багч нь юу ч удахгүй хүмүүс шүү. Тэр яагаад гэдэг юм шүү тий. Тэгээд тэр үеийг амар нэг гоё үе гэдэг шүү дээ. Тэр бол Тэгтээ чи саяхан би ихтэй нэг дууц юм тийм үү? Тэгээд тэрний өмнө бас нэг видео клипний зураг авалт хийгээ явуулсан санагдаад юм чинь стори гарсан чинь. Тэр чинь өнгөрсөн жил үү? Бро бит хоёр чинь нийт 3 дуу байгаа. Тэгээд нэгэн дээр нь клип хийсэн. Аха. Тэгээ нэг манай ангийн хүүхд Батзөрг гэж жүжигчин золиод байна шүү дээ. Зоргоо болон тэр цогоо баясаа эдрийн In the House 3 гэх киноос шүү дээ. Тэрэн дээр зүтгүүлсэн. Ерөөдөө тэрний саундтракийг зүтгүүлсэн. Тэгж нэг бит хоёр нэг видеотой болсон гэж. Манай эдчээс тэндээс гоё спортлсон л да. Тэ. за юу ер нь ихтэй миг захгүй. За миг захгүй гэдэг хүүхд ер нь хаана төрж өссөн тий. Хэлсгэлэндээ. Би чи ер нь дархан төрж өссөн. Тэгэл ерөөхдөө 7 дугаар ангитай хотод толгоотод эмээ өвөө дээрээ нүүж ирээл. Тэгэл явж байгаа л гэдэг шиг тий. Явж байгаа л 8 9 дугаар ангитай амар хипхоп сонирхолтой тийм хүүхэд болж хувираал тий. Уг нь амар дарах хүүхдээс. Тэгэл яг амар хипхоп энтер гэж яваал тэгэл радиогоор анх тэр нэг G-ийн microphone fink гэдэг нэвтрүүлгийг сонсоод тэгэл тэрнлөө ингэж байн уцтаж ордог болж малаа л тий. Эхлээд тэр чинь нэг 2 нэвтрүүлэг өгдөг байсан. Нөгөөх нь болохоор Hi-Fi Jam гэдэг. Тэгэл ингээл явсаар байгаа л тэгэл дараа нь за тийшээ ингээд яг хипхоп руу ингээд орсон тэгж орсон ер нь бол. Тэгээд яг хөө тэрнээс өөрөөр гэх юм бол 10-аад төгсөөд сууйс жүжигчний ангаар сурж исэн. Тийм тэгэл Тэд сургууль явуулав. 1-р курсээ төгсөөд тэгээд 2-р курсээ би болохоор энийг ерөөсө хин чааж хэлж байгаагүй байхгүй амар сони юм. Манай ээж ингээ 2-р курст ингээ ороход над сургалтын төлбөр явуулаад манай ээж Голланд гэдэгс. Тэгээ би тэр сургалтын төлбөрөө үрээ хийцээ байхгүй. Тэгээд үрээ хаянгуудаа гэхдээ стил ингээ сургуультай яваад байгаа байхгүй.
Тэгээ яг нөгөө сургуулаас ингээд нөгөө төлбөр нэхин штэ. Тэгээ байдсан чи аз болж цэргийн зарлаа ирээд. Тэгээ цэрэгтэй бааш. Тэгэл цэрэгтэй явсан да гэдэг шиг тий. Тэр нь ямар нэг арга бодох гэжсэн чинь арган дээр цэрэг. Энийг одоо би гэрийнхэндээ ч хэлээгүйсэн одоо ингээд анх удаа хоёрын нэвтрүүлэгт хэлсэн. Тэр үед sorry манайхаа гэж ээж уучлаарай. Тэр яг миний иргэн тойрны найз нар дундаас яг ингээд яг төлбөрөө өртсөн заяа. Ээж авсан мэдээж авчиж байгаа штэ. Тэг юу бодож үрдгийг яаж буцааж төлнө гэж бодож үрсэн юм бүү мэд. Тэгээд чинь хоёртой хүүхдэд тухайд чинь хэдэн зуун мянган төгрөг олно гэж буцаад боломжгүй штэ. Тэгэл сургуулаа завсарцсан би 1-2 бус тохиолдлыг мэднэ. Тэгэхээр ерөөсөө яг одоо нэг төлбөрөө өрөх гэж байгаа ч юм уу те эсвэл ингээд төлбөрөө үржгээ чамд манайс чи хуугаа төлчнөө гэж хэлж л байгаа тэр бүхэн худлаа зүгээр л хавьчаа сургуульдаа тушаа сургууль завсардах ерөөсөө хүсээгүй тэр эхлэлчийг тэндээс тавигдсан шүү. Хамгийн гол нь бас тэр найз яг л тэр зөв мөнгө буцаа олё гэсэн чи чадахгүй. Тий. Тэр яах гээд үрцсэн чи зүгээр шоудаа өгөөд босцсон. ойд үг тэр мөнгө болох хэцүү л те. Худлаа шүү дээ. Тэгээ тэр бол угаасаа яхаа тэгэл найзууд эргүүж төлнө чи хэлээгүй би зүгээр өөрөө толгой мэдээ өрцсөн байхгүй ер нь бол. Тэгэхээр найзууд яварч буруугүй гэж. Би өөрөө л буруутай гэж. Тэгэл цэрэгт явсан. Тэгэл цэргээс халагдж ирээд. Цэргийн хааны. 013 хотод байдаг анги сонсголонд. Тийм тэгэл. Гэхдээ цэргийн анги чинь нөх амар тийм хотод байлаа гэд ганц жаргалтай юм яг нөө чөлөөгөр гарвал. Гэхдээ нэг яг хөдөөний ангийнхан чинь чөлөө нь илүү юм урт байдаг. Яа тэгэхээр ирж очих цаг хугацаа энэ төр гэл те. Хотынхан ч юм бол яг л 24 л гэж байгаа юм. 24 макстал 48 те. Тэгэн 30 чинь тэгэл 24 цагтаа газ амжиж гоё байх гал. Газ гоё. Гоё байх гал. Мангар хурдан гоё ачих гэдэг. Тэг газ гоё байх гал. Тэгээд чи босож ирэхдээ бас гоёроо ирж болохгүй шүү дээ юм тест. Бас тэр хэцүү шүү дээ. Бас гараад ирэх хэрэгтэй чи те. Гоёосоо бас гарчаад ирэх хэрэгтэй. Гоёосоо тэгэл цэргийнхаа хашаанд эргэж ирээл тэгэл бодоол гоёосон да гэл те. Сайхан байлаа шүү. Хайртай да гэдэг. Тийм тэгээд нэг яг анх нэг цэрэгт явахад тэр нэг цэрхийн албанд татчихсан юм юунууд одоо комиссийн дарга нар чи ингээд аль нэг ингээд ангид алпай гэсэн юм санал байна уу гэхээр би 013 гэдэг ангид тамар ангид яагаад гэхээр манай өвөө цэргийн одоо цэргийн албаа тэнд хаажсан байхгүй. Тэгээд тийшээ явъя ингээ манай өвөө хаажсан гэсэн чинь за тэгвэл чааг 013 руу явууллаа гэдэг. Тэгээ би юу гэнч мэдэхгүй тийш очижсэн. Тэгэл очичоод юу хийж вэ л гэж бодсон. Эхний шөнө. Юу хийж вэ гэж. Дахиад 360 хэд хоног энд хонно гэж. Яа бас тэр бас амар өсч бас. Ихэд лөө. Яа шууд бас яг юм бол яг эхний өдөр бас ойлгохгүй болохоор гарах гоо. Хард тэгэл. Тэгээ дараа нь тэгээд доороо дасаад уучрал доороо авчих юм тест. Хард эхний нэг сар бол ялчгүй нөө тангаргийн баярт бэлдэж мэлдээл угаасаа нөө цол мол цээжлэхтэй. Тэгэл янз бүрийн юмнууд явдаг юм билээ. Тэгэл тэр нь л хамгийн хэцүүсэн да гэдэг шиг. Ядж нөө би ч нөө өвлийн цэрэг байхгүй юу. Тэгээ өвөл чинь нөө цэргүүд дарга нар чинь ингээд ийм том захтай ийм пикэж өмсдөг шүү дээ. Пикэж гэж нэрлэдэг. Тэгвэл нөө цол нь харагдахгүй. Очоод гацаа шааж ирэхэм гэдэг ингээ гацаа шааж. Тэгэл янгот өөдөөс зарим нь хэлж өгөн, зарим нь ингээл хараад зогсоод байна те. Яах нь вэ гэл үзээш байгаа мэнэ тэгс. Тийм хөөн байдгээс тэгэл тэргээд нөгөө цэрэгт бас гоёосаа гэдэг шиг те. Тийм л баг те. Тэгээ юу мэдээж шоглоод байна л гоё л байна л та. Тийм. За бажэлтийн ивент гэхээр энэ Сингур брендийн маань гарсан шинэ ультра гэдэг маш зөөлөн шар ариг энэ дугаард Америкт аялж байгаа дугаард маань ивент гэж байгаа. Тэгээд шар ариг юу н альва алкоголны төрлийн зүйл грасс нь буурах тусмаа илүү смут илүү тааламжтай илүү зөв сохтдог гэх юм уу те. Тэгээд ийм тааламжтай шар аргийг ультра шар аргийг гарч ирсэн ба тэгэхээр та бүхэн бүтээгдэхүүнийг сонгоод хэрэглээд үзээрэй. Бажет таалагдах хуудгүй хүнд ч таалагдах. За тийм гэхдээ бүр одоо ингээд нэг хаяа нэг гэхдээ бас нэг хоолн дээр нэг ганц
ч юм уу нэг махан дээр ч юм уу нэг ганц Зүгээр шүү тий. нэг жижиг сакэ ч юм уу юу ч юм ер нь ямар нэгэн байдлаа тийх хэрэг бас хэрэгтэй юм байна лээ дээ. Бид хоёр цэргийн амьдрал мэдэхгүй хоёр зүгээр асууж байгаа шүү. Цэргийн анги юу нь яг ямар байдгийг? Мэдгүй шүү дээ. Анги болгоно л өөр бах. За тэгвэл танаа анги. Танаа цэргийн амьдрал ямар байсан чиний зэрэг? Ми цэргийн амьдрал тэгэл нөө холбооны анги байсан. Тэгээд радио холбоо, цахилгаан холбоо гэж хоёр юм рот байдаг. Аха. Тэгээд тэр цахилгаан холбоо гэдэгт нь байсан. Тэгэл бид нар чи ерөөхдөө нэг одоо энэ үүрэн телефон байхгүй үед хүмүүс яаж хоорондоо холбоо ярьдгүй те. Радио холбоо гэдэг чинь угаасаа нэг юм антентай ингээл цахилгаан холбоо ч юм болохоор яг юм цэвэр юм утсаар явдаг те. Тэгээд тиймэрхүү сургалт орно. Тэгээд яг зөв миний анзаарсан нэг юм юу гэхээр хотын цэргийн анги тийм байсан юм уу? Эсвэл манай цэргийн анги тийм байсан юм уу? Зуны цэргүүд ер нь бол ингээд барилгын ажилд ч юм уу ингээд эн тэнд ажилд явсаар хагаад тэг халуулд юм бэл. Бид нар болохоор өвлийн цэрэг яадаг вэ гэхээр хавар марш тактикт бэлддэг учраас яг жинхэнэ цэргийнхээ бэлтгэлийг хийдэг юм бэл. Тэгээ бид нар яг тэр цэргийн бэлтгэлээ хийж агаад тэгмэд угаасаа тэр ингээд бэлтгэлээс хамгийн шилдэгүүдийн ингээд шилдэг 20-ыг ч үлээ ингээд шалгаруулж аваад тэгээ тэднийг нэг салаа болгож жагаад тэр марш тактик бэлддэг юм бэл. Гэтэ би яг тэр 20 морд нь бол арай ороогүй л дээ. Угаасаа тэр мэрэнд ороод бүр махлуулах юм бэл амар юм бэл. Тэр бэлтгэл бол чангоо. Амар тэд нар бол амар тэгээд одоо юу гэдэг чинь нөө цэрэг одоо ингээ хүн чинь ингээ зүгээр нэг гүүхөөр ийм бакалта пакэжтэй өвлийн хувцастай те ийм зузаан юмтай гүүгээд нэмхэн нөө нэг энэ аранзан дотор нөө илс хийждэг байхгүй аран зүйн цүнхэнд нь. Тэгэд илстэй нэмхэн ингээ буутай энэ ч нэ 3 магазинтай энэ ч нэ хорт удааны багтай ингээд хөл гаранд ч ингээ зөндөө юм тэглэн тэгэл тэгж бэлтгэлээ хийдэг байсан. Тэгээд тэндээсээ хамгийн шилдэгүүдийн шалгаал цааш нь явуулдаг ус. Тэгээд хал болтлоо бол бид нар яг тийм л юм байсан. Дам бэлтгэл ерөөсөө. Тэгэл өдөр ингээд бид нарыг хизээш дарганаар ингээд байж байгаа л за ми цэргүүд өдөр ингээ хоол ажиллаа ороод унт монт гэдгүү тэгэл яг унт монт гэл ирэхээр нэг юм болох гээд байдаг. Тэгэл яг унтаал за өдрийн найпа таа гэл унтаал байж гот төгшүүр гэл тэгэл төгшүүр зарлал тэгэн гот чинь салаагаараа ингээл өөр юмнууд хийгээл те. Угаасаа 3 салаа чинь ингээд бүгд нэгэн зэрэг юм ижлэхгүй. Одоо юу гэдэг нэгдүгээр салаанд бууга авч яхад хоёрдугаар салаанд тэнд өнгөлн далдалт хийж идэг ч юм уу. Тэгэл ингээл цаашаа цэргийн нууц. Тийм амар те. Тэгээд тиймэрхүү юмнууд байдаг байсан. Тэгээд хамгийн зүгээр юм зэвүүнд орсомж юу гэхээр нөө манай халууд халагдах гад 7 хоногийн өмнө бид нар хал болох гээд 7 хоногийн өмнө тэгээд бид нар чинь угаасаа жилийн цэрэг чинь 6 сар болоод хал болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай нэг 4-5 хал цогтоо орж ирээд биднээс мөнгө төгрөг асуугаад тэг яг нэг манай ангийн эсрэг талд ингээд замын эсрэг талд гарангуут нэг дэлгүүр өгдөг. Тийшээ халууд ингээд нууцаар гүдэг байсан юм байна л д. Тэгэл нөө дарга нар нартай ингээд арх мэрх ингээд зүтгүүлдэг. Тэгсэн чинь нэг орой 4 цэрэг орж ирээд ч 5 цэрэг орж ирээд зур унтж байгаа цэргийг шууд цохиж мөхөж сэргээгээл те. Мөнгөө төрөгч мэгэл. Тэгсэн чинь
Тэнч одоо 70 хэдэн хүн унтж байгаа шүү дээ. 4-5 баачка орж ирээд буруу юм хийж байгаа байхгүй. Маа перк гэж босч ирээд яаж ийна гэл нөгөө тав чинь жижигрүүлээ гаргадаг байхгүй. Тэгсэн чинь яг тэд нартай хамт уужсэн нэг дарга нь орж ирээд за энэ шүн ийм юм болоогүй те. Ийм юм болоогүй окей гэл. Тэгээд бид нар чинь тийм зэрэг те. Тэгсэн чинь маргааш өглөө нь ингээд хоолнд очилж исэн чинь халууд ингээд орж ирэхдээ бид нар чинь ингээд нэг ийм том ийм цэргийн галтгоонд яг хоолоо авахгүй очил байж байгаа юм чи ингээд очилж байгаа ш. Хажуугаар орж ирж байгаа халууд орж ирэхдээ ингээд хөлн дээр дэвсээд байгаа юм чи. Шууд те тэгэн гут за ер нь гараад эвгүүтх юм байна гэж ойлгож байгаа юм. Тэгэд яг хөө бид нартай бол ингээд нөө салаан даргын орлогч нар гээ 3 хал цэрэг амьдэрдэг. Бид нартай 6 сар амьдэрсэн. Бидний нэг хэсэг болцсон баахгүй. Тэгэд яг бид нар хоолоо идэж дуусч гараад ирсэн чинь нөгөө гуравчин гарч ирсэн ээ. За яах 0 орох юм уу гэж байгаа юм. Тэгэл цэргийн анги чим гадаанаа 0-той бас дотроо 0-той. Тэгээд өглөөний хоолны дараа бол гадаа 0 ордог. Тэгэл гадаа 0 руугаа очиод бид нар шууд нэгэн дугаар зүгээр 0 орё л гэж байгаа юм. 0 ороод орсон чи хойноос ингээд халууд ингээд бүсээ ингээд хүзүүн дээрээ тогтцсон. Зарим нь ингээд гартаа ороож мороодсон те. Тэгэл хамгийн эхний тэр ирсэн хал цэрэг ингээ гартаа ингээ бүсээ ороодсон байж байгаа л за хөдөлсөний наалан шүү гэл. Тэгэл хамгийн ихэнд нөө нэг тэр өндөр цэрэгтэй хамгийн ихэнд зохиолгож байгаа шүү дээ. Тэр цэрэг шууд жигсаал руу хараад ганцхан тэр цэрэг л ганцхан тараад гэж хэлэх тийм эрхтэй байдیں۔ Цэргийнхаа дүрмэнд өөр тэр дундаас хинч тэгж хэлж болохгүй. Тэр цэрэг яг бүгдийг тараад гэдэг команд өгөөл бид нар тараал бид нар 70 хэдүүлээ халууд тэндээс бас нэг 80 хэдүүлээ ингээл ирээл 70 эсрэг 80 ийм зодон болж ирсэн. Бараг 20-30 минут тийм зодон болсон. Тэгэл нөө дарга нар дундуур нь ирээл ингээ болиулах гад дуусгаад гэл ингээл команд өгөнгүүт тэр мөр үйлчлэхгүй юм чи. Тэгэл хамгийн нөө нэг цэргүүдийн хамгийн хүндэлтэй хүн штабын дарга одоо нэрийн санд Эрдэнэ болт гээд дэд хурандаа байсан. Тэр хүнийг бүгд хүндэлдэг. Тэр хүн ирээл зүгээр дуусгаад тэгэхэд бүгд дуусгаад жигсаад ингээд салаад тэгэл тэр өдөржингөө шийтгүүлсэн л дээ гэдэг шиг. Тэгэхдээ халууд арай их шийтгүүлж байгаа юм шиг харагдаад байсан. Ингээд нөө хүнжил пүүгээ үүрцэн гүйжидээ. Тэгсэн чинь бид нэр 7 хоногийн дараа хал болсон чинь бидний нөө нэг хал зэрэг болонгууд нөө байран солигдонгууд дарга нар нь бас ингээд солигдчихдөг. Тэгсэн чинь нөө хал цэргийн дарга нар нь бид нарыг яг хал болсон шүн ерөөсөө унтуулаагүй. Шүнжэнгөө зодсон, шүнжэнгөө дэгилсэн тэгэл та нар яасаа халуудынхаа эсрэг зодтолттой ингээл. Тэгэл нөө нэг одоо гар тулж хөвтөж байгаад нөө гар тулж хөвтнө ингээ сүнэх жаа шиг хөвтөн штэ. Тэгж байгаа л дэглүүлж мэглүүлэл тэгэл тэр бол миний хамгийн зөвүүн төрсөмжийг зэрэгт өнгөрөөсөн. Гэтэ тэрэнд би юу ч ерөөсөө одоо юу гэдэг гомдолж момдолдгоо. Тэр яг одоо юу гэдэг одоо намайг ярих юмтай байлгаж байгаа зөвүүн дурсамж байхгүй байна. Надад чинь нэг тийм цэргийн хууль ёсны дагуу үйл ажиллагаараас яг саяны сүүлийн хэдэн минутын ярианд чинь бол байсаггүй тий. Хууль ёсны үйл ажиллагаа зодоонд л ярьлаа л да тий. Гүрдээ. За хал цэргүүд найрах ус гэдэг чинь нэгдүгээр хууль цэргийн хууль бус юм чинь. Дарга нарыг нуун дарагдуулсан байна чинь хууль бус юм чинь. За хал цэргүүд зодоо эхлэжсэн байна гэж хууль бус болж байна. Зодоо 30 минут болсон байна гэж чинь хууль бус болж байна. Тэгээд дарга нар нь зогсоогоогүй гэж чинь хууль бус болж байна. Зогсоохгүй дийлэг үлдээ. Харин эцсийн үлдээ тэгэхээр дарга нар нь эхлээд тэр дархилтыг ер нь тэр яг хөө тэгэл тэрий чинь ингээд тэд нар хоорондоо ингээд дарцсан байна шүү дээ. Тэгэн гут яг хөө дараа нь бүр бас нэг ингээд бид нар халагдах гад байдсан чинь бас амар сони юм болсон байхгүй. Тэр нь юу гэхээр намайг татагдсан жил 2008 онд яг би 18 настад явж байгаа шүү дээ. 2008 онд барилгын цэрэг гэдгийг буцааж сэргээн ингээд бий болгоод тэгээ ингээд барилгын юм чадвартай цэргүүдийг ингээд нийлүүлээд бүх цэргийн ангиас юм барилгын цуглаж ирсэн. Тэгээд тэд нэр ингээд нэг жилжингөө байхгүй байжгаад манай анги дээр юу яагаад халагдхаас өмнө нэг 14 хоног бариллуудаа тэгсэн чинь бас яг тэнд ингээд тийм архиталт болол гадаа бүр ингээд нөгөө барилгын цэргүүд чинь ингээд зүгээр ангиараа ингээд эхлээд нөгөө нутаг нутгаараа хуваагдаж ингэдэг байсан хүмүүс чинь ангиараа хуваагдж байгаа зодтолж модалтай тий. Гадаа гарсан чинь
тэнд нөө бүр амар зодон болж байгаа хгүй бүр яг нөө 10 сарын сүүл чинь Монголд нэг юм өвөл шиг хүүтэн болчдөг ш нэг зэврэн. Тэг чи нөө цэргийн чипа цагаан магаантайгаа амар зодолж байгаа хгүй. Ерөөсөө ингээ манайд очиод тэрийг яагаад болиулж чадхааргүй. Чи бүр тийм олон хүн хоорондоо зодолтохоор чинь бас л хүн айн шүү дээ. Тэгсэн чинь нөө нэг хорооны эргүүл нэг дид хурандаа хороон жижүүрнэ гээд нэг ахмад за ингээд тэд нэр очио болиулах гэсэн чинь тэр хоёрын зодох гэж хөөж мөөгөөд нөгөө согтуу зэрэгвэж. Тэгснэ дараад нь харуулын дарга гэж хүн баахгүй. Чи ч одоо харуулын зэрэг гэдэг чинь нэг юм нэг ангид нэг тодорхой тооны зэргүүд ингээд тодорхой цэгүүд дээр ингээд гардаг. Тэдний дарга нь ингээд тэр хүн ирээд Клашниковоор бүр ингээд дээшээгээ хий будж ээж тэднийг болиулсан байдаг хөөх. Тэгээд нөгөөдөл чинь бүр ингээд зүгээр яг тэр хүүтэн нэг цементэн дээр ингээд илгээрээ хараа өвдсөн. Тэгээд ингээд хойдолтой бүсээрээ ингээд бүслүүлсэн. Тэгээд бид нар халагдаад яг тэр үед бас нөө SARS гарч ирсэн санаж байна тий. Тэгэл нөө бид нар халагдаад тэд нар бүгдээрээ цэргийн сахилах цуулсан юм бэл. Бас нэг тийм gang story байна гэдэг шиг тий. Энэ ч тэгэхээр нэг ер нь наа ч юм бол Американ амар ер нь ч 18 жилийн өмнөх юм яриад шүү дээ. Тий 18. Одоо арай өөр болсон болов. Одоо цэрэг өөр болцсон гэдэг юм байлээ. Мэдхгүй. Гэхдээ мэдхгүй л дээ юу бол гэдэг чи мэдхгүй ч чам гэдэг байж байгаа юм шиг. Яг гэхдээ өөр нь жоохон бас яг би зүгээр боддیں۔ Миний бодлоо. хэдэн оны үйл явдлууд гинэ? Энэ 2009 он. Яг нөө би чи 8 онд татагдаад тэгээ 9 он болчихсон шүү. Тэр сахны юм биш тийм дээ. Тийм. Гэтэ тийм юм бол яг ялчгүй болсон. Тэгээд би зүйл гэж бодсон. Миний бодол шүү. Яг мэдээж ив цэргийн тэр Өөр биш бааж л тэ өөр улсын цэргийн ангид ингээд согтуу цэргүүд нь дарга нараа хөөжсэн тохиолдол ер нь байд юм лаа. мэдхгүй. Би мэдхгүй. Байвал Орос л байж байгаа юм тий. Би зүйл гэж бодсон. би зүйл гэж бодсон. За яг үнэхээр тэнд дээ шүү дээ. За миний хувийн бодол мэдгүй л дээ зүгээр. Үнэхээр тэнд хувийн бодол тэр нөгөө өчнөө залуучууд суулж байгаа тийм тэндээс. Тийм үстэй. Хэдэн мянган залууч байна. Тэгэхээр бол тэр дунд бол нэг зодоо модооны юм бол жижиг болдог баг. Бидний бол ерөөсөө үгүйсэхгүй. Тэр бол угаасаа тэр бол бүр сайн жижиг сэжиг зодоо. Миний хэлгээд байгаа. Тэрнээс нөгөө яг тэр нөгөө одоо би юу гэдэг цэргийг дэгэлдэг гэж асуудал шүү дээ. Хамгийн нэг төр бүлэн шүү дээ. Тэгээ том хамгийн муухай бүлий те. Тим зүйл мүлэл одоо ядаж одоо бити байгаасаа гэж боддог ганцхан. Тий. Одоо дарга нар нь одоо цэргүүдээ зоддог ч гэдэг юм уу. Тэ. Одоо юм байна шүү дээ те. Нөгөө нэг бидний ингээд нэг ярахаар нөгөө нэг хал цэргүүд ингэдэг наад ч одоо бидний өөрөө нэг 70 80 90 онд болж исэн явдлууд байгаад идэв шүү дээ. Сонсоод идэг, ахтраа сонсдог, аав ээжээ сонсдог ч юм уу. Тэр юм тий одоо ч гэсэн байж идэм гэж гайхтай. Гэтэ яг одоо бол би зүгээр сүлдийгээ сонсоод гар одоо цэрэг өөр болцсон л гэдэг юм лээ. Гэтэ мэдэхгүй л дээ. Наад чинь бол гэтэ бас нэгч дээр үе явдал биш л байна л дээ. Саяхны гэтэ баг 20 жил болчихсон тий. Тэг гэтэ яг бас нэг 9 он гэдэг чинь бас арай өөр болсон бахаас тий. Бас тийг детектив гүнэ шиг л ярьлаа тий. Гэхдээ тэр үед нөө нэг хал зэргүүд манай халууд бол биднийг ерөөсөө зодоогүй санагдаж байна. Ер нь бол дарга нар л амар зоддог гэсэн ер нь бол. Угаасаа тэгэл нөө нэг тэр үед чинь ингээ камертай болцсон байсан. Гэтэ яг ингээд мэдээж цэргүүдийн унтж байгаа хэсэг рүү үзэж камер байхгүй. Зөвхөн яг юм жижүүр сууж байгаа хэсэг дээр л камер байдаг гэсэн. Одоо ч битүү камер хийсэн шүү дээ. Одоо тэх баха. Тэр үед бол нэг л камераас гэж. Тэгээ 0 орчдөг байсан шүү дээ гэж. Эвгүй юм болоо тэгээд 0 орё л гэж. 0 ороод нэдэлсэн шүү дээ. Тэгээд 0 орё. Хамгийн сайн камер 0 тавих хэрэгтэй биш. Тэгээд тэр үед ч юм бол чи хипхоп сонгож байгаа даа шүү дээ. Тийм тэгэхэд нэрээ бас нэг гоё юм ярихад яг тэр үед нэг жих эргэж ирж исэн наваг. Тэгсэн чинь ингээд маа нэг юм цэргийн барьчин 3 давхар сонхоор нь баах өстө нар толгоо гарцсан. Жи ирж гэсэн. Тэгээ уулцсан чинь жихийн ингээд нүүр нь ингээд ингэж нэг юм юу яатсан цусмас ингээд гатцсан юм шиг ингээд болцсон. Тэгээ би гайхаад хүч та чи яатсан бэ гэл тэгс чинь. Ваар өчтөр харин сансарт явж байгаа пойлд болчлаа гэл. Тэгэхээр за таныг пойлдж ийн гэж юу гэл тэ. Тэгсэн чинь за тоглосон юм тоглосон. Киноны зураг авалтаа явж байгаа те. Яг 7 сарын 1-ний хийжсэн юм билээ тухайд те. Тэгэл яг наваг халагдхаас өмнө нээлт нь болоо. Тэгээд би яг нэг тэр нэг үйл явдлын үед цэрэгт байж таарад гэдэг шиг те. Зүг.
Гэхдээ бас сонирхолтой юм тий. За тэгээд сонирхолтой. танд спонсор үйлийг спонсор авчи дараагийн байгаа ч надад өргөжлийн спонсор гэдэг PC Mall. Өргөжлийн спонсорыг тэр бажаар явуулдаг заавал байх хэрэгтэй спонсор PC Mall. Тэгээд та бүхэн бас PC Mall мэдэх бах монголчууд мань одоо электрон бараа нэгтлгүүр одоо хамгийн одоо аль биесны ихтэйгээр дэлхийн том бүх брэндүүдийг авч одоо худалдаалдаг. Тэгэхээр нөгөө баталгаатай газараас та бүхэн ямар ч бас дээрс нь уушгаагүй лизингээр одоо нэгсэндээ авах боломжуудыг бүгдийг хангаж өгч штеп юм. Тэгээд та бүхэн Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi тэ энэ брэндүүдийн бүх гар утсуудыг худалдаалж байгаа та бүхэн бас аваад 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж ийн гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль биесны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Лизингийн хэлбэр нөхцөлтэй авчиг та. авъя. Урдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 болоорой. PC Mall 75 35 35. Энэ баажи ялтыг дандаа нэг болж утахгүй юм ярьж идэм үү гэж хүн бодох уу гэж уг нь битээр болж утахгүй юмрээс ярьдгүй. ярьдаг тий. Болсон үйл явдлыг оролцсон зочд маань ярьдаг. Тэгээд оролцсон нэвтрүүлгийн буруудаар ярьдаг би бол бас жоохон гайхаад. За тэр тэгээд юу нэ. За цэргийн үйл явдал тэгэл тийм болцсон л. Тэгээд болцсон л нуу Цогцмаад ярьж. Тэгээ бид нэр худлаа ярьдаг шүү дээ. Хүмүүс ч өөрийнхөө түүхийг ярьж байна. Ийм гэж байна. Үдчих хүмүүс тус сонирхолтой байгаа шүү дээ. Гэхдээ сонирхолтой байна уу? Манай 70 эд он жаваад нотлно. Тийм амар те бүгд цагдаа тэр төгтөж. Маргаш та нар юу ярих? Дараа нь наач яар нөгөө юунаас битүүлгээр ярих үү те. Та нар цэргийн нууц яаж үгээд. Ер нь энэ нөгөө нэг энэ чинь одоо нэвтрүүлгийн нэг төрөл жанр чинь те. Тэгээд зочин өөрөө гэрчин гэдэг шиг зочин өөрөө юм ярьж байгаа. Бол арай орохгүй л те. Тэр зодон болоод үстэй. Бидний л нууц шүү дээ. Цэргийн нууц шүү. Чи өөрөө нууцсээс амар ярьлаа. За тэгээд нөгөө сургуулиас золоор ингээд цэрэгт явцсан. Жилийн дараа ирлээ шүү дээ. Тэнгүү ч буцаж ирэнгүүт цэргээс халагдлаа. Нэг жил болоод ирлээ. Буцаж ирэнгүүт сургуульдаа сурах, эсвэл үргэлжлүүлээ сурах, эсвэл ингээд яах их гэдэг нөгөө амьдралын бас нэг юм том шийдвэр гаргах үйл явдал дээр ирж байгаа шүү дээ. Тий. Тэр үеийг Яг нэг юм сургууль соёлгүй бачка болчиход байгаа шүү дээ. Тэгээд тэгээд дараа нь нэг юу яасан? Кино урлагийн дэд сургуульд сураад. Гэхдээ тэрнээс өмнө болохоор би яг тэгэл халагдчихад яг бүтэн жил яг зөвөр яг юу хиймээр байгаагаа л хийсэн л дээ. Хөгжим хиймээрсэн тэгэл хөгжмөө хийгээл тухайд Streetman гэдэг крүүтэй байсан. Тэгэл одоо клик бум gangster service гэл Brothers-тойгоо ойрхон байдаг байсан те. Хоёрын ах мань тэнд сууж байна те. Васа бро. Тэгэл яг хөгжмөө хийж аваа. Тэгээд яг наа халагдаад ирсэн чинь G ах нэг Монгол рэпер гээ тоглолтоо хийх чинь чи ингээд миний нөө hype man хийх үү гэд маа Enzi бит хоёрыг тэгээд бит хоёр hype man хийж агаад 2016 entertainment-ийнхэнтэй танилцаад тэгээд тэдний туслахаар ороод ингээ юм сурыг гэд тэгээд тэдний туслахаар ороод нэг жил орчим туслахаар ингээ байхдаа амар их юм сурсан. Томбрах, бомбрах, төсөөх энэ хүмүүст бас баярлж явдаг. Цэнгэл ихч бас байна те. Тэгээд G-х бас энэ хүмүүстэй танилцуулж ирсэн те. Тэгээд ерөөхдөө тэгж явж байгаа тэр хоорондоо нэг Монгол mixtape гэдэг цомог гаргаад тэгээд тэр нь нэг одоо юу гэдэг Монголын хамгийн анхны mixtape яг Монгол дуунуудын аян дээр хийсэн mixtape цомог гэж явдаг. За яг өөр mixtape-ууд бол ингээл манайхан хийжлээсэн л да гадаад дууны аян дээр те. А яг Монгол дуунууд яг хит болсон Монгол дуунуудын аян дээр mixtape-ийг хамгийн анх хийсэн хүн би байхгүй ер нь бол. Тэгээд Лумина хамтлагийн хэдэн үгс гэдэг дууны аян дээр бас хийжсэн дөө. Тэгэл тэр цомгийг гаргаад тэгээд тэр цомгийг гаргасан жилээ кино урлагийн дээд сургуульд саунд инженери ангид ороод тэгээд Томоо ахын ангид орсон байдیں۔ Тэгэл нэг 2 жил сураал тэгэл ерөөхдөө нэг яг ажиллах хэрэгтэй болж таарад. Тэгээ тэр үед нэг бас 2016-ад туслахаар ажиллахаа болцсон. Гэхдээ ингээл орж гардаг байсан. Тэгээд Сүдэр анимашн гэдэг студ найзуудтайгаа
одоо маа найзууд ерөөхдөө толгойлж байгууллаа. Тэгээ тэнд нь би саунд инженерээр бас ажиллаж исэн, саунд дизайнер гэх юм уу. Тэгэл ерөөхдөө бид нар ч бас яг тэгэл одоо юу гэдэг Mobicom, Model гэл тэмхүү компанидын реклам сурчлагаа хийдэг гэсэн. Тэгэл тэрнийхээ саунданд энэ би ажилладаг гэсэн хэрэг ерөөхдөө. Чихтэй нөгөө анхны нөгөө одоо хүмүүс хамгийн их одоо игцэхгүй одоо мэддэг болсон доо. Яг ямар дуу чиний хувьд? Миний хувьд бол жингүүд л тий жингүүд л баг. Тэгэхээр тэр чинь нөгөө санжийн хувьд чи hi-fi-ийн ч юуны нэг юу болоод төрүүлдэг хаа тий юу нэг юун төрүүллээ. Тэр нэг шинэ жил дээр хэдүүлээ байсан шүү дээ. Нөө хамгийн их борлуулалттай дуу гэдэг. Хамгийн их худалдаа авагдсан дуу гэж ажиж тэр. Тэр шилжсэн санагдав. Тий 15 онд тий. 15 он тий. Тий. Тэгэхээр чи жингүүд дуу чинь 15 онд гарсан юм шүү дээ. Тий 15 онд гарсан. Тэндээс л юу одоо нэг цахгүй гэдэг хүнийг одоо манай одоо сонсогчд маань аюу сайн мэдж авсан баг тийм дугаар тийм ээ. Тэгээд одоо ингэ тэгжил бодож яах гэдэг шиг тий. Би бас ингэж би очиж тэндээс л гэж энэ дүү бас ингэ гарч иж байгаа юм дээрээс л мэдчихсэн. За одоо ингэ харж ин гинжинтэй хамтарсан дуу байна, эсвэл BX-тэй хамтарсан дуу байна, дахиад BX-тэй хамтарсан, Descent-тэй хамтарсан, Маржинготой дуу гоё дуу шүү. Маржинготой хамтарсан. За ер нь хамтрлууд их байна. Тэр нь бол тэгэхээр нэлээд их уран бүтээл дээр энд байх хугацаанд ингэж хамтраад байна гэхээр чинь ерөөсөө онлайнаар хоёр талдаа дуулаад тэгэл юу яагаад байна гэсэн үг. Тий зарим нь болохоор гинжинтэй эхний хийсэн нэг баавар гэдэг дуу болохоор ингээ онлайнаар хийсэн. Хоёр дахь нь болохоор цаад чи энд нэг ирсэн шүү дээ. Зүгээр аялаа явж байхдаа тэгээ явж байхдаа тэгэл ер нь зарим нь ирсэн үед нь хамт хийждэг шүү дээ. Тий. Бусд нь болохоор тэгэл онлайнаар ялтчихгүй тэгэл тэхээс өөр арга байхгүй тий. Энд чинь бол чи одоо хипхопын жинхэнэ одоо юу гэдэг одоо үсэн газар үлгийн нутагт нь байгаа штэ. Тий. East Coast, West Coast гэл одоо ингээл. Тэгээ тэнд ингээд тэр хөгжмүүдийг сонсоод ингэнгүүд одоо чиний уран бүтээлд яг тэр яаж нөлөөлж байна? Наачст санаасалт шүү. Санаасалт. Би яг одоо юу гэдэг ч юм те. Би стонерээр би хипхопын үлгийн нутагт нь биш шүү гэж хизээч бодож байгаагүй. Яа тэгэхээр нөө нэг энэ хипхопын үлгийн нутагт нь ингээд хин нэг ирэх мэрх юм сонирн биш болцсон үед ирсэн болохоор ч юм те. Одоо юу гэдэг надаас өмнө Лумина хамтлагийнхан бүр тэр чи хэдэн оных л байгаа. Би нэг дээр үеийн таад юу үзчихсэн юм ба. 5 онд шүү дээ. Йоо бүр тэгэл бодогоо чинь би нэг амар за би үлгийн нутагт нэрчлээ амар утгагүй болчих واخхой. Тэгэл та чинь бүр амар хүүд мүдэр явсан билээ шүү дээ бүр тий. Тэр чи гоё төгс тэр чи угаас одоо тэгээд нөө машинтай явж маавал тий бүр видео авдаг бол бүр хамгийн супер дурсан шүү дээ. Хаана видео авсан даа. Өмнөнийг ярьж байгаа шүү дээ. Нэг хүн анх ирэхтэй урилгад ирэхтэй нэг урилгаар заавал явах ёстой болно шүү дээ. Тэгээд тоолт хийх гэдэг. Гэхдээ тэр үед бол урилгаар явна шүү дээ. Урилгаар видео хийнэ гэдэг нэг продакшнаас урилгаар яриад. Тэгэл дээнүрт нөгөө нэг видео продакшн гэдэг заа амар клип зүмрөө хасхандаа гэл. Нөгөө хүн ингээд урилгаа явуулаад мөнгө төлж байгаа шүү дээ. Чи $1000 бас $1000 бол Америк хүн байсан юм. Тийм Америк хүн тий. Тэгэл ирээл яг клип аав гэдэг зүмрөө тэгэл нэг дундаар клип аав гэж зураг авах гэсэн чинь нөгөө гэж гэл нэг цагаан гэхдээ нэг цагаан. Гэхдээ цагаан болохоос бус хим аягүй мангар хипхоп. Яг л хар тий. Яг л хар ирсэн ингээд яриа мөрөө ингээд тий. Тэгээд заа тэгээд яг клип авах гэсэн чинь хоёр талд нэг ихтэй бид хоёр хар зогсооч чинь. Ард нь фонд нь. Тэгээд за үгэл гээд MC гээд үгдээд ингээд тэгсэн чинь ингээд камераар ингээд аваад байна ингээд аваад тэгээд бид ингээд хараас ч авах ганц хөл аваад их ингээд юусэн царай авахгүй хөл аваад тий юусэн чадварлалт ирсэн. Ер нь бол тэгээд тэр фейлж байгаа юм тий. Юу фейлд цаашаа бид ч дотроос амар Америкт хүн хаах учралж Америк чи амар клип клипээр төсөөлөд бид чи Монголд амар клип хийсэн байл шүү дээ. Яаж нэг хөлийн аваа яваад байгаа юм тэр. Тэр доороос аваа яваад. Тэрнээс авах нэг дүрч хараагүй.
Йоо тий. Тэр бичлэг одоо байдаг шүү дээ. Хасны үе юу тий. Хасдаггүй юу нэр дивиг камл байгаа шүү дээ. Нөө нэг ийм кассеттэй Тий. тий. Тэрний бичлэгтэй байдیں۔ Тэгээд ингээд тэр клип юм уу нэвтрүүлэг юм уу яг юуны дүрс аваад байгаа юм. Уул нэг клипний дотоод төсөөлч амар байгаа шүү дээ. Тэгээд нэг тийм босоо. Яа. Тэгээд Дэнвэрт нэг бас нэг жоохон тийм үү тий тэр нь. Дэнвэрт нэг жоохон нэг юу газар авчиж. Гэхдээ жоохон нэг графит мөрфиттэй тийм газар авчиж. Нэг төмөр зам момент тэр юунд нэг газар. Бас яг л соёл тий гэхдээ Тэр үү тий. Орчин нь их сайхан таалагдж байгаа. Зураг авч байгаа таалагдаагүй л тий. Гэтэ ямар ч байсан урилгаар нь ирсэн Ирсэн хөрх юм. гол ажил нь Бас урилгаа явуулсан. тий. Тэгээ хүндлэн гол хамтлагаараа нөгөө залуу жоохон байхаа 20 гарч байгаа хүмүүс. Яг машинтай. Яа. Яг зүүн үргээс бар үрг хүртэл зогсолтгүй 6000 майл Йоо. явсан бай тээ. Йоо. Тогтуудаар очоод яваад яг ингээд яг тус. Тэр үе чинь монголчууд одоо шиг юм их биш байх шүү дээ. Тэгээ тэр үед ингээ Америкт ирсэн байна байл та. Бараг 6000 майл бол амар үү? амар. Би Дандаа машинтай унтаал. яг 6000 майл явсан хгүй найзхантай зов. Тэгээд яг л яссан байлээ бас л. Гар мар ингэсээр бараг шуу чангарч магаа юм том шуу мотой болох гэдэг юм байна шиг. Чанга. Харин Шоо утаа байхгүй л гэж байна. гэтээ тэр 2005 онд гэсэн үү те. Тэр үед ер нь бол яг бараг хамгийн анхны хипхоп хамтлаг байсан бах те. Америкт тоглолтоо байсан. Монголоос бол Баг баха тий. тэр үед өөр Баг баха. Бодхоор баг. өөр хамтлаг ирсэн гэж ерөөсөө сонсож байгаагүй. Арай 5 онд бол хийж амжиг байсан баха. 2005 ч аюу дээр үед орно шүү дээ. Тийм үү? 21 жил юм. Тэгээд дараа нь нөө нэг юу яасан ш нь 2022 онд 17-8 жилийн дараа тэ ах нарыг бас эрэхтэн бас нэг хамт явсан тэгээд лээ. Авсан. Ер нь явдаг шүү дээ. Би буруу санаад байна уу? Би десант бидэд нэг орой бас ингээд hang out хийгээд явахгүй юу? Жог ярьж суусан. Тэгээд гисэн чинь энэ midnight шүү дээ. За Midnight-ийг чи зохиосон уу? Юу яасан уу? Үгүй юу? Би андуурчдаг л те. хөгжмийн нөө Тэ. Black Team гэдэг дууг бизгсэн. Чи Тийм Black Team-ийг. Тий. Black Team Би ч бас нэг асуух. Би Black Team бол бас супер юу дуу шүү. Тэ. Би ч бас нэг асуух. Чи угаасаа ер нь харахад бол чамаагүй жигэн ер нь жигэн хипхоплтай ер нь бол чи бол ийм хувцсууд ахна өмсгөө болоод 20 жил болж төр. Нөгөө нэг амар хамгийн өргөн дийн аваад иргээд манай анхаа тэгэл өмсдөг те. Тэр үе юм уу одоо өнгөрсөн шүү дээ. одоо буцаад ирчээд юм шүү бараг тий. Одоо Тэ нэг арай жоохон өөр арай өөрөөр одоо өөр өргөн байл тий. арай өөр тий. Жоохон терпиз өргөн. Яг терпиз өргөн байгаа тий. Арай өөр өргөн. Гэхдээ тэр өргөн бол амар өргөн байлаа шүү дээ. Йоо. Тэгэл нэг шууд ашиглуулсан шиг өмсөл яваад. Одоо яаж тэр нөө нэг ингээд гიშхгүй алдлаа гიშхгүй болдог. Тэр бас нууц тий. Агуу нууц биш артын ойчтой. Тийм үү тий. Одоо энэ тийм high school гэдэг бүр mid school-ийн хүмүүсийн өмд нь юм өргөн терпиз болоод байгаа. Манай хүний бас өмд ер нь тийм болчиход. Болоод байна. Го болцсон. Тэгээ би нэг асуух гэдэг. Энд чинь бас нэг яг угаасаа амьдрал нь ер нь бас ер нь л мэдэн шүү дээ. Чикагод байхын мэднэ. Ер нь байж байгаа байдал ер нь хипхоп хьютай юм шүү дээ. Амьдрал. Чикагод нэг одоо ингээд баг 17 оноос хойш 8 жил амьдарч байгаа юм шүү дээ. Гэхдээ би чи ер нь баахан явсан. Тийм Бас үү. ирээд анх илээд нобо тосч авч ирсэн. Тэг яг тэр үед надад ингэсэн нөө би яг Америк ингээ явах чинь нэтрэгээ тэгэхэд Монголд нөө нэг тулгаа гэдэг тэр залуу таарлаад жаа ингээ явах чинь бай парик чинь ингээд мань хамтраа хийж хөмхөөгээд тэгэд яг тэр үед нөө чокогийн нөө үүрээ ах штэ тий үүрээ ах надад ингээд за ингээд лимосын тулгаах ингээд бидэд ингээд ууж авч байгаа гэсэн чинь чиний бай парик чи энд яачаа тэг чамд ингээд $100 өгье. Тэгээ чи энэ бай парига хийчих. Тэгээд ингээд тэгэхээр за окей гэд. Тэгээ би бодож байгаа тэр тулгаа гэдэг залуу болохоор надад юу хэлсэн бэ гэхээр би чамд тийм тосхон зохицуулж өгье. Ингээд хийгээд тэгээ хоёлаа хам парик чи хиймээ гэ. Тэгээд надад яг хоёр сонголт ирсэн байхгүй. Тэгээ би яг бодож байгаа за тэр $100 орж явахтай тэнд тосох үнэл сонгоё гэл. Тэгээ тулгаатай хамт парига хийгээд тэгээд тулгаа намайг ноботой холбож анх өгсөн байхгүй. Тэгээд ноботой ирээл танилцаал илээд би нэг 3-4 хоноод тэгэд бас Бобби ахтай танилцчихсан.
Тэгээд яг зөвөр нэг илээд ингээ ирчээ дараа нь Чикагод очоод Чикагод нэг хэсэг байжгаад тэгээд Детройт яваад Чикагод болохоор ингээл итгэлт гээд та бас итгэлтийг мэдэн шүү дээ. Итгэлт чинь бас амар хөдөлгөөнтэй тэгэл цаашаа янз бүрийн ивент хийдэг байсан. Тэгэл битээрээс хамтарч нэг хэсэг нэвтрүүлэг хийдэг байсан. Тэгэл тэгдэг байжгаад за ер нь өстой зүгээр дил байжлаа те зүгээр л тултал нь ажлыг хийгээд нэг Япончуудын одоо яг төрийн өмчт компани байт юм байлээ. Nippon Express гэдэг. Тэнд анх ажиллаж ирсэн. Яг бүр яг жинхнээсээ бүр тэр бол амар ажилласан. Яг юм зөвхөн Япон инженеруудын гэрийг ингээд нүүлгэж мүлгдэг. Тэгэл Детройтод яг тэр Япончуудтай ажиллаж амьдардаг байж байгаа л тэгэл за одоо би ер нь нилээ явъя гэл тэнд нэг 2 сар амьдарч байгаа л илээд ирж нэг 3 сар 4 сар амьдарч байгаа. Тэгээд Оклендд ирээд жил гараа амьдраад тэгээд буцаад Чикаго яваад Тэгээд хамгийн таалагдсан Чикаго биш үү? ер нь бол хамгийн таалагдсан Чикаго бол биш. Гэхдээ зүгээр тэнд очиод дараа нь за ер нь Чикаго ч ер нь гоё юм байна штэ гэж дараа нь бодсон. Ер нь Хамгийн таалагдсан юу вэ? хамгийн таалагдсан илээ. За. Ер нь бол илээ л байсан дөө. Гэхдээ илийн нэг юм л амар таалагдаагүй. Бүр амар халт юм л. Яг 7 сард бүр амар тэр сүүдэр мүдэр ямар ч нэмэргүй юм бэл. Сүүдэрт ороод зогссон чи яг адилхан байж идэг дэсгүй. Тэгээ та өөсөө мэдэн шүү. Шарж идэг нас тийм. 100 ямар амар Бажил элийн зуны халууныг мэдээгүй. Бөөрөө 5 сарын тэр Невадагийн хадам бол амар юусэн шүү дээ. Нүү яг энэ 7 сар бол амар хаа. 7 сар бол Мексикогийн хилдэг шиг байхгүй. Сүүдэр сэрүүцүүлдэг байхгүй. Зүгээр ингээд хөөс уурсч идэв шүү дээ. Биш, Окленд хэлнэ шүү дээ. Гэхдээ сая 100 бидэд солонгосоор дайрсан солонгос зүгээр хайлж ирсэн шүү дээ баг. Барилга нь хайлж ирсэн шүү дээ. Гэхдээ би чигтэй халуун чигтэй заа шүү. Боже мой. Чикаго чи хамгийн халуун гэж чинь цөөхөн үжилтэй. Энд оног үжилтэй. Бидэд онгоцны бодлоос бид уучгаа бид онгоцны бодлоос буугаал тэгж авахгүй. Онгоцны буудлаас буугаал бидний машинд тосчоо штэ. Машин цуугаал хаалгаас чи манай охин almost die. Зүгээр бүр ингэ шууд тэзээс тийм үг хэлж байгаа үг чи шууд бүр ингэ үхэх гээд байгаа юм солонгос амар. Биш чи энэ Окленд хэлнэ шүү дээ. Окленд. Одоо бид нэг санд байна шүү дээ. Окленд бол бас л миний мэдхийн гэн амар л газар байсан. Одоо би нөгөө 5 он амар хамгийн шүү. одоо хариу гайг болцсон гэдэг юм л шүү дээ. Та ороод үзэхгүй. Гэхдээ би 5 онд ороод үзсэн юм. 2005 онд ч юм бол би ойлгоогүй ингээд тэгээд монголчуудтай ингээд ирээд яриад мэдээж бид хэдэн монголчууд нөгөө залуучууд тусч байгаа шүү дээ юугаа. Дандаа 20-тэй залуучууд тусч байгаа шүү дээ адилхан. Анх ирсэн хүмүүс л байгаа шүү дээ. Тэгэл ингээд ойлгохгүй ингээд харсаж чинь ингээд хаалгана ингээд байрныхаа ингээд хаалгана ингээд онгорхоолох юм. Хаалгахгүй ч шиг ураг тий. Тэгээд ингээд хаалга мал байдаг юм уу тэгээд ингээд дугаараа ингээд хүмүүс орж гараад ингээд тэгээд яад ямаад ингээд асуусан чи гайгүй гэл энэ хаана ажилт юм яахгүй. Чи ажилч ирвэсч гайгүй байдаг юм буу муу тулгуулаад байж шүү дээ. Өөдөөс яриа байна. Би бүр ингээд гэдэг юм. Гэтэ юу гэдэг юм уу манай монголчууд ч буунаас айдгүй шүү дээ. Хутгаас үл айдсан шүү ч гэж шиг. Би ярил. Тийм газар буугснаас чи тийм үзнэ үү? Би тийм зүгээр ингээд Оклендд байхад бол юу яасан? Маах яг тэр одоо ингээд нөө гудамж 1 2 3 4 гэ ингээд явсаар хагаад ингээд хэд хүртлээч явдаг ч үлээ. За мэдэхгүй. Гэхдээ би тэр үед нэг цадиг гээд Монгол рок хамтлагтай хамт амьдардаг гэсэн. Тэдний байр болохоор юм зөвхөн артистууд амьдардаг байр. Гэхдээ 47 дугаар стрит дээр байдаг. 47-оос ингээд цаашаага нэлээд ингээд явуулчих штэ. Тэгэн гут бүр амар гангста болчдөг бүр. Би бүр ингээд тэрнгөөр ингээд машинтай явж исэн чинь ингээд яг би нөө урж дээр би нөө нэг Descent Pro-гийн нөө Joshua-гийн нэвтрүүлгээр орсныг үзсэн байхгүй. Гэсэн чи тэрэн дээр яг цаа чи нэг тим ярьжсэн ингээд зүгээр зам дээр шүү дээ. Яг энэ зам дээр те ингээд хэдэ өвжинэр ширээд суудсан зөө. Тэгээ уужсэн гэж би бүр яг тим юм Оклендд харж байсан байхгүй бүр. Зам дээр юм тийм бүр зүгээр л зам дээр ингээд зүгээр сандал мандлаа гаргаж ирээд ингээд тавиа суудсан. Зүгээр хоорондоо ууж идээд өвс мөсөд татаад янз бүр болцсон байж байгаа байхгүй. Тэгэл яг зүгээр тэнд бол тийм амар ганг юм харж ирсэн. Гэтэ зүгээр шүн болгоно л буудалцаан болдог. Буудалцаан болгоны араас ингээл нэг 5-10 минутын дараа эмнэлэг цагдаагийн машин дуурдаг те. Тэгэл
яг нөгөө бидний тэр тухайд амьдарч исэн байр уусаа нэг тийм дээдлэн нэг юм таазан дээр нэг юм том цонх монхтой. Тэнгуү тэгэл тэр цонхоор нэг юм орчин тойрны чимээ амирх сонсогддог гэсэн. Тэгээд яг тийм ганг үйл явдал гэх юм бол сүүлд би нэг юунд Мичиганы Grand Rapids гэх хотод тэнцээ ажил хийж явж байгаад нэг хоёр монгол бороотойгоо сууж байхгүй юу? Тэгээд нэг нь надаас 10 ах, нэг нь надаас 10 дүү. Амар гоё те. Гурав төлөвлөд шүү дээ. Амар төлөв. Үй төлөвлөд байсан юм шүү дээ. Үеийн төлөв. Тэгээд ингээд зүгээр манай хоёр бол ингээд тамхилж мамгэлцсан. Би нэг харцаа уудсан зогсож байсан. Орой ингээд нэг 8 болцсон. Гад гэрийн хатал юм уу? Тэг зүгээр яг нэг тийм хаусны л гадаалт тийм гэрийнхээ гадаа. Тэгсэн чинь ингээл тэр хоёр болохоор надад би яг тэнд очиж 2 л онжсэн байхгүй. Тэр хавийг мэдэхгүй шүү дээ. Тэгсэн чинь ах уу болохоор ингээл энэ хавийг хараад мараад бит хоёрыг мэдэн зэдэн те. Өстой ингээд манай өстой жинхэнэ маа нэгстэй гэдэг шиг ярьж байгаа байхгүй. Тэгэл би чинь тэгэл за энэ хавийн дошин гайгүй юм байлгүй дээ гэл бодож исэн. Тэгэл бид гурав юу санаа тэгэл ингээл гадаа юм ярьцаа орой унтахаас өмнө буу алдсан зогсож исэн чинь тэндээс нэг баачкал ингээл юудэнтэй цамсныхаа карманд гараа хийсэн ингээл ирж ийсэн. Одоо ингээд нэг хаус ийм стайлны хаус үүд ч нэг юм хоёр талаасаа ингээд нэг юм жижигхэн 3 юм жижигхэн шатаар 3 шат гараад тэг ингээ голдоо юм зүгээр юм суудаг ариатай тийм. Одоо порч гэдэг штэ. Яг ингээ порчн дээрээ ингээд байжсэн. Манай хоёр суудсан би ингээ зогсцоо. Тэгээ байж чи яг тэндээс нэг баачка ингээл ирснэ. Яг нэгтлийнхэн шатаар ингээл гарч ирснэ. Шууд зүгээр эндээсээ ингээ маа буу гаргаж ирснэ. Нөө ах уу эхлээ суужсан байхгүй. Тэгсэн чи ах руу буу гаргаж ирснэ. MT packet гэдэхгүй. Тэгэд би яг ингээл аяхтай халуун цай барьсан ингээл харцаа барьсан зөксөж байгаа л шинжтэй энэ нөө найзууд нь тоглоод байна гэж байхгүй зүтэй гэж бодоод тэгсэн чинь яг ингэснэ what гэд мана бро тэгж байгаа штэ what гэсэн чи шууд нүүрлүүд маа гэд буугаараа цохиошаад юм бүр би бүр ёо яаж ийна гэл тэгсэн чинь цаас нь хоёр баачка шууд гүгүүд ирж байгаа байхгүй. Тэгэд нэг нэгээрээ бид гурван тухан дээр буу тулгаал MT packet what you got bro гэж мэгэл тэгсэн чинь маа нөө нэг дүүхүү айсандаа шууд okay I got a cash inside the house гэсэн чинь okay go in гэл шууд нөгөө нэг баачка шууд дүүтэй хамт ороод дүү тэгсэн чинь цүнхнээсээ $400 cash шууд ингээ бэлнээр ингээ гаргаад өгч байгаа байхгүй. Чи нөгөө баачка шууд cash аваад гарч ирэх зам би угаасаа яг тэр нэгтлийнхэн шатны тэнд зогсож чи яг тэр нөө мөнгөтэй баачка ингээ ирснэ. MT packet тэгэхээр би ингээ кармага ингээ гэхдээ миний энд ингээ уц байсан л та. Тэгээд уцаа ингээ алдсан. За арайч бас нэг ингэчгүй байлгүй гэл ингэсэн чинь I'm nothing bro шээс тас гэд толгоор зөхөөд тэгэл би чи яг ингээ шатан дээр зогссон байж байгаа бууцсан байсан чи ингээ цохин гут нь уусаад чи ингээ нөө гарбуу яг мэлийн том гарбуу байсан. Магадгүй нөө дийл мэглчлөө тиймэрхүү юм байсан байж магадгүй. Зөөр ингээ цохоод тэрнийхээ яг ингээ өвдөлтөнд ингээд газар унаж байгаа байхгүй. Газар унаал босч ирсэн чинь нөгөө гурав чинь зүхтцсан. Тэгэл зүхтангууд нь шууд газ байшин руугаа ингээ орох гэсэн. Маа нөгөө хоёрын нэг нь ингээ дотороо хаалгаад түгжээ шээ. Оруулаач гэсэн. Тэгэл явж байгаараа л уцаа гаргаж ирээл 911 гээл дуутлага хийж исэн чинь зөөр ингээд уцсны дэлгэцэн дээр ингээд амар том ингээд цуснууд ингээд туслаа л те. Тэгэл би яг за эндээс цус гараад байгаа юм байна гэд. Гэтэ яацнаа бол мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэл яарч 911-ээр залгаал. За ингээ ambulance and police please гэл тэгсэн чинь тэд нар яг эмнэлэг цагдаа хоёр л явуулсан л да. Төргөний машин. За ерөөсө 5 минутын дотор л ирсэн баг. Тэг чи угаасаа яг ингээд нэг 8-аас 9-ийн хооронд тэгтээ яг ингээ харанхуй болцсон. Тэгэн гот нөө төвжрээ мөгжрээ гайгүй болонгоч чинь сарк гэд ирээл. Тэгэл нөө цагдаа нар ирсэн чинь би чи яг нөө цагаан бодолтой байсан. Тэг нөө нэг цагаан бодолгоодоос ингээд бөөн цусмас болцсон. Нөгөөдөл чи тийм сүртэй юм болсон байна гэл наагч нь шууд юм эмнэлгийн нөө нэг машин дотроо оруулснаа цагдаа нь ингэж ирснэ зураг мураг дараал те. Яг нэг юм кино клипэн дээр гарч байгаа юм шиг юм болж байгаа байхгүй. Тэгэл
Тэгэл ерөөхдөө тэр нэг тэгсэн чинь нэг хамгийн их нь цохиулсан ахуу шүү дээ. Тэгсэн чинь ахууг нь яг ингээд нүднийх яг энд нь ингээд цогцсон. Амар том хавдцсан байхгүй. Тэгсэн чинь нэг эмчнэр нь ингээд ирснээр ингээд жоохон мөсөөгөөд тэг ингээд жоохон мөсөөр дарж байгаа цагдаа нар ингээд нэг бараг нэг 20 минут ингээд майдас юм яриамаар аваад ингээд бүгдийг тэмдэглэж аваад ингээд байж байгаа нөгөө мөсөө авсан чинь хавдар нь бууцсан. Ахуу зүг өрөлдсөн сууж байдаг ш. Тэгээд нэг зургийн дараагүйс ахуу тэгээд одоо яасан байгаа гэдэг шиг тэ. Ахуугийн нэг тэр хавдар нь бол гэс бооцсон тэгэл нааг шууд эмнэлэг рүү авч явал яг миний чихний яг энэ байсан яг одоо бас энэ арьс чинь нэмэх юм биш тэг дагдсны тэ. Дагдчих юм юу ч яг энэ хэсэг нэмэх юм байна. Тэгээд тэр мөр ингээ онгооцсон. Тэг ингээ чихчин ингээ дээтэл нь ингээ унжцсан байж байгаа байхгүй. Тэгээд л шууд оёол бүгдийг нь оёол нэг косметик оёо тавиал тэгэл. Тэгээд шууд тэр оройно нааг зайл гэж юм чи. Одоо хайр гэж. Так тэйгүү хаа. Ер нь эвгүй газраа бол ямар ч юм газар эвгүүлэх хэрэгтэй юм тий. Тэг би дараа нь гуглээр харсан чинь тэр ариа чинь бүр юм яг бүр юм 3 гангста юм бүлэг байдаг. Тэрний нэгийнх нь нутаг дэвсгэр нь байсан бэл. Тэгээ маа нөгөө хоёр чинь болохоор манай энэ чинь мен чинь манай бараг энэ балдан чин гэдэг шиг юм болсон бараг тэгээ яриадсан чинь юу зүгээр рандом гараад ирснээ зүгээр майдыг цогчоо явчихдаг наац. Тэр нь Америкийн яг тэр нэг зэвсэг ингээд агсаж хэрэгэлдэг нь бас аюултай те. Манай Монголд бол аюултай. хэдэж тийм байхгүй сайхан амар тайван шүү дээ. Ер нь тийм. Би ер нь манай Монгол бас яг болохгүй зүйл их байгаа ч гэсэн бас тэрнийг бас гой зүйл бас би шүү. Би. Гэтэ манайхан яг би саяын түүхийг ингээд ярихад бас үргэлжлүүлээд би яг нэг лайв хийсэн байхгүй юу. Тэрийг би нэг жоохон баримтжуулчээ гэж бодоод. Тэгээ би лайв хийгээд тэнгисэн чинь тэрийг ингээд ганц хоёр сайт ингээд аваад Facebook дээр ингээд тавьсан чинь нэг доотлолт нь орж иж байгаа комментнууд бүр амар шажлаа. Би бүр хараад бүр ямар амар хүмүүс амьдэрд юм бэ те. Зүгээр энэ ингээд үхчээгүй нэхэм гэсэн чинь байж байгаа. Тэнгууд чи харин ингээд өстой амьд үлдсэндээ баярлж ав. Зарим нь болохоор pray for menza гэл те. Гэтэл зарим нь тэнд бол бүр ингээд тэгээ чи тэр чирээ барыг зайлахгүй яасан жигчих шигтэй бүр ингээд зөөр ингээд одоо чи барыг ингээд үхэх чи яасан жигчих шигтэй. Тэг би бас яг тухайд яг тэгэл харчаал за одоо ийм хүмүүстэй маргалдаач явах те гэж бодсон. Тэгэд нөгөө бодсон юм нь юу гэхээр одоо ингээд кинон дээр ч гэсэн ингээд гардаг штэ. Чи ингээд өөдөөс чин буутай хүн гэхэд өөрөө буутай байсан ч гэсэн яаж чаддгүй штэ те гэдэг шиг л юм бэлээ. Гэтэ надад буу ш зүгээр харцаал байсан. Айлтай. Ер нь айлтай. Вэг. Хацаа цацаал буудуулаад араас нэрж байгаа буудаад буу юм байна. Шалц түлээл. Тэгж. Яг хүн ясам дээр амьд үлдэх байна. Амьд үлдэх. Ямар ч амьд үлдэх. Бага бүх юм өгөөд амьд тэгэл бодно. Тий. Гэтэ тэр бол яг анх удаа л яг бүр тийм яг одоо юу гэдэг хүн чи яг ингээд духан дээр ингээд буу тулахад нэрэл тэр яг амьдрал бодогдсон билээ. За хэвээр энэ хүн ингээд гох даруул ингээд би дуусаа штэ л гэж бодож байна тий. Тэгээд за хэвээр энэ хүн гохторол би дуусна амьдралаа нэг эргээ бодчихсон аа тэгэхэд хэвээр арай тэнэгдсэн байх шүү тэргээ шал өөр юм бодож бүр удаашаас юм бодож яахгүй тий. Тэгснэ буцаж бодож төлрөө би ч нэрээ бодолцсон байна. Тэр хооронд тэнэг юм бодоод за бажаал ТV-ийн тэтгэгч талын Монгол бол одоо эх орондоо очиж уудсан. Дээрээс нь ер нь Монгол хоолой сансан. За ер нь ядаргаанд ясны шүл гэдэг шиг тэр бүх одоо гэдэг шүлийг эх орны амтыг гадаад байгаа монголчуудад зориулж авчихад хамгийн төгс тохирсон бүтээгдэхүүн. Тэгээд ер нь бид чих хэрэгэлдэг, иргэн тойрных маань чих хэрэгэлдэг. Тэгээд ер нь гадаад байгаа монголчууд энийг л их захиж байгаа. Чи бас тэгдэг ухааг бол. Сая би нөө 6000 майл аялахтаа яг нааднаас чинь 10 эдэг аваад тэгээд яг аялсан. Тэгээд хэрвээ талын Монголынх нь надтай холбогдох юм бол надаас амар бичлэг байгаа. Нэг Monument Valley гэдэг ийм том 3 ийм юутай ийм нэг хөндөй үүдэн шүү дээ.
Тэрэн дээр би яг Монголын нэг ингээд нөө найз охинтойгоо талын Монголоо чанаад яг тэрнтэйгээ цуг ингээ гоё видео хийсэн байгаа. Холбогдоорой guys. За юу юу та хизээж давтагдахгүй юм шүү Тэгээ тэр бол бүр үнэхээр гоё бичлэг байгаа яа. Ургасгалын хөвөнд их өтгөн шугойд очиж бүр хангай нөмөрт бүр ядсантай золоход дээдсээс үүсэн соёл дэлхийн интегмитрийн дэлгэр найрын ширээг талын монголоор дүүрэгнэ. Өвгдийн үнэт жор, өв уламжилсан бахархалт цоог, талын Монгол. дээрээс нь нөгөө гадаад байгаа монголчууд маань бас хамгийн их одоо захидаг зүйлүүд нэг бол сүүлийн нөгөө бас амттан бол Golden Globe байгаа. Тэгээ манай Golden Globe хүмүүс таах мэдэх бах. Ер нь бол одоо онгоцны будлаас эхлээл ер нь хамгийн ер нь бэж идэх бүгнээр тэгээд яг авдаг тэр үзмтэй өрөөл мөрөл бол зөвхөн хүү хаагаад дуустдаг л та. Хүн төхөд аягүй гоё бэлгэнүүд байдаг. Дээрээс нь нөгөө шоколад гэдэг маань өөрөө бас одоо бэлэг технологиор бэлгийнхэнтэй хамтарч хийж байгаа юм. Болохоор нөгөө дэлхийн хамгийн шилдэг гоё шоколад чинь Швейцар бэлэг шоколад гэдэг шүү дээ. Тэр гоё хамт тэр бүх технологи бүх байгуулахаар. Тэгээд ер нь монголчууд маань шоколадыг болоод бол ер нь баг төгсөйг гэж би бодод байгаа. Гоё л шүү. Ялч гоё л шүү. Үзмтэй өрөл үнэхээр гоё л шүү. Савыг харж байгаа тийм үнэхээр Хуучин бол үзмтэй ийм гоё болцсон. хуучны үзмтэй өрөл бол нэг жоохон манах чинь гурил мөрөл амтдаг тийм. Одоо ч үнэхээр төгсөлцсөн байна. Одоо наа ч юм уу бас аюу гоё байгаа. Тэгээ ер нь аюу гоё болцсон. Ер нь манай Монголын бүтээгдэхүүнүүд ер нь их гоё болцсон байна шүү. Үрнээс нь урсан жинхэнэ шоколад. Golden Gobi. Уран бүтээл яахгүй ерөөсөө гангстер юм ярьсаар байгаа юм тавлаа шүү. Тэгээд одоо чи юу яаж нөгөө миний нөгөө асууад байгаа нь уран бүтээл чинь энэ бүх үзэж байгаа харж байгаа юм чинь шингээл явж байгаа л үү дээ. Эсвэл Ер нь шингээл явж байгаа. Тэгээд Тухайн дээр буудуулаад гэдэг дуу муу байна. үгүй яг тэгж хэлээгүй. Гэхдээ зүгээр ингээд яг ингээд ийм тим мөч зүч гэсэн тим дуу бол байгаа. Тэг яг би тэрнийхээ дараа яг нэг тиймэрхүү утгатай дуу хийсэн. Тэгээд тэр нь одоо юу гэдэг юм те яг ингээд жоох юм гангста утгаар биш жоох юм амьдралын философи гэдэг утгаар нь хийжсэн болохоор яг тэр нэг анзаарахгүй байна. Суу их чиг хоорцоо зовлохыг үзсэн юм гэдэг юм ярьсан дундэр байна. Бидний зөвөр яг таарийн нэвтрүүлэгтээ хадгалж байгаа л тэр бол амар байна. тэр бол яа бас детектив түүх шүү. Тэр юу вэ? Цэрэгч одоо ямар ч юм уг нь Яг уулын гэж боддог нөгөө үнэхээр тийм ямар ч асуудалгүй байдаг бол цэгт хүүхдүүд явуулмаар санагддаг шүү дээ. Ирчүүдээ бол гоё одоо гоё юу суулаа. Одоо чи солонгос яадаг үлээ. Чи яадаг суперод яадаг дэлхийн од байсан чи шууд паккал явж байгаа. BTS одоо чи сая 3 яваад ингээд энэ жил одоо буцаад BTS одоо нэгдэж тоглолт юм. Чи сая ингээд хичээл хагас завсарлуулчих шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө хамгийн том бэлэг нь юу вэ гэсэн чи тэр дэлхийн аварт орсон нөгөө хөл өмнгийн багийг цэгт явах юураас нь тэр нөгөө чөлөөлж гэн хамгийн том бэлэг болж чинь тэр одоо өгж байгаа тийм. Тэгэхээр бол тийм гоё байна шүү дээ. Гэхдээ тэгсэн чи зүгээр би бол одоо зүгээр яг үнэ ихэд одоо миний найзын хүүхдүүдэд явсан түүх байгаа. Таны найзуудын ч юм уу те одоо хүүхд явсан түүх байгаа байхгүй. Тэгээд зодуулаад хүүхдээ гаргацсан тийм тохиолдол байна. Хоёрч байна надад. Тэгэхээр мэдээж хэрэг ямар ч хэцэг хүүхдээ зөвлөж хүүхдээ зодуулаад байгаа хинч үсэхгүй байхгүй. Тийм үстэй. Юу ирүүл өөрсдөө саруул өсгчөөд тэнд авчид ирмэгийн зөрмөдийг болгочих хинч үсэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр яг одоо мэдэх одоо би одоо гой болж байгаа болов гэж найддаг шүү дээ. Одоо тэрнээс одоо мэдэхгүй юм да одоо тий. тэгж нэг амар зодхоос яг хөө тэгэл биднэрийг ч бол нэг амар тэгж зодоогүй л дээ. Гэхдээ дарга нар бол зодхон зодсон, бид нар хоорондоо зодолдсон. Гэхдээ нөө хамгийн хэцүү юм нь зөв яг тэр нэг юм цэргийнхэн стайлаар дэгэлдэн штэ. Тэр л яг хамгийн хэцүү байдаг байсан. Одоо юу гэдэг ингээл хоорондоо зодолдоод манай онжоо жишээлбэл хоорондоо зодолсон чинь зөвхөн манай яг онжоодыг чигсааж агаад тэгээд
тэд нар чинь нэг нийтдээ нэг 160 орчим цэргүүд байж ангууд бүгдийг ингээд зайг нь ахуулаад талбай дээр ингээд чигсаангуудаа ингээд бүгдээ юм зайгаа авчиж тэгэнгүүт ялаа алуулдаг шүү дээ. Ялаа алах гэж байдаг шүү дээ. Одоо энд чи одоо юу гэж нэрлэдэг вүлээ дээ ингээд сунайхж байгаа юм шиг хоошоогоо хөлөөж ийгээд буцаж татаад дээшээгээ өвсгөрээд ингэдэг байхгүй. Тэгээ энийг л ялаа алах гэдэг байхгүй. Тэгэд яг цэргүүд тэр 100 хэдэн цэргүүдийн чинь ингээд нэгэн зэрэг ялаа алахыг шаардсан шүү дээ тий. Зэрэг парк гэдэг нь алга ташлтан зэрэг байх хэрэгтэй тий. Тэгэнгუთ 150 хэдэн хүн чи хизээч тэхгүй шүү дээ. Тэгэнгуთ тэгэл тэр хүмүүс чинь дараа нь чинь гарч ирэл. За хэдүүлээ өнөөдөр 10хан ялаа алъя л гэж байгаа байхгүй тий. Тэгэл нэг гэдэг дээрээ баг хидж яваад байгаа тий. Нэг за болж гин 2 3 дахиад сар гэл тэгэнгუთ дахиад ихнээс эхэлж байгаа. Нэг гэл тий. Бүгд сап гэж зэрэг явах хэрэгтэй. А тэгэхгүй нөө сар гэж ингэж болохгүй. Зэргийн тэр юм чинь бол тэр сухад ёстой тэр сухад ёстой юм үстэй. Тэр бол одоо нэг одоо англиар synchronization гэдэг чинь synchronization те. Тэрийг л одоо ойлгуулах гэдэг чинь цэргүүдэд те. Тэр байх хэрэгтэй гэдэг үстэй. Нэг хүн шиг алхах гэдэг чинь. Тэр чинь бол одоо бүх цэрэгт байгаа шүү дээ. Тэр дэглэлт бол. Тэр нөгөө хятадуудын тамир гасаа энд нэг юу цоцсон юм. Тэгээд шүү дээ. Хөлөөр харуулдаг зүйлүүд яг юу тэгээд ярьдаг шүү дээ. Тэгэхээр бол Америкийн онцлог. Би бол тэр нөгөө бэлтгэн сургалтыг бол тэр байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд явж байгаа тэр сургалт хэрэгтэй байна та. Тэгээд тийм очиод ингээд хилтэл юм үзэл тийх юм байхгүй болох та. Өдөржигөө яг тэрийг хийгээл дуусгах. Ер нь наач санийч юм хэцүүтэй. Наач битил зүгээр бүжиг бүжгэлж байгаа 4 хүн хоорондоо хөл гараа болох гэж махит юм чи 160 хүн тэнд нэг юу тэрийг гэдэг бол тэр дунд чинь бас гүгөө эн чинь ихтэй бас айгүй хэцүү. Бас нэг манайхаа бас нэг юугаа бас олдгүй хүмүүс зөндөө байдаг байхгүй. Хөл гүгөө ритм одоо яадгүй чинь хүн болгоны юу өөр шүү дээ. Хүн болгон амар тийм мэдрэмжтэй байх хэцүү шүү дээ. Одоо нөгөө эх орноосоо гараад бас 8 жил 9 жил болж байна тийм. 9 жил рүү ороо явж байна. Тэнгүүд энэ хугацаанд чинь нөгөө хуучин одоо чинь яг чамаг Монголоос гараа явж байгаа чинь цэнгэлтгэд тоглон, цэнгэлтгэд дүүргэн гэдэг чинь бол нэг тийм хэвийн зүйл байсангүй. Одоо бол бүр ингээд хэвийн зүйл болтлоо цэнгэлтгэд залуучууд тоглолт хийлээ штэ. Дээд үеийнхэн ч тоглож ийн, дунд үеийнхэн ч тоглож ийн, залуучууд бүр баг нэг пост тавиал цэнгэлтгэд дүүргдэг болчлаа ингээд. Тэр чинийгээр нөгөө талд хиншүү хэрүүс утаа униар бүр ингээд баг цэнгэлдэг заримдаа ингээд бүр шатж байгаа ч харагдах юм дээ. Тэгээд юм болж байгаа ингээд энэ бүхний ингээ гадаас хараа суух ямар вэ? Тэгэл нэг хүмүүс бол одоо юу гэдэг ингээл зарим нь бол чи одоо Монголд ч одоо цэнгэлтгэд тоглолтоо хийх юм биш үү гэж шилэгч хүмүүс байна. Эсвэл энэ монголчууд өстө дуртай цэнгэлтгэд хийдэг болж ээч гэдэг хүмүүс байна. Тэгэл янз янзаар л яаж байгаа. Гэтэ миний бодлоор бол мэдээж тэгэл шатхан шатж байгаа. Гэтэ яг хөө тэгэл нэг том саунд зориглоод бас хийж байгаа нь бас л нэг аавын хүүгийн хийх нэг том алхам олж байгаа нь маш бага л та. Тийм, том алхмуудын нэг тэгэл мэдээж тэгэл зарим нь амар алдж байгаа, зарим нь яг ингээд юугаа балансаа барьж байгаа хөл гэж бодож байгаа. Гэтэ би бол юу гэмтэй тэр намайг одоо миний доторхыг ингээд нэг юм өдөөдөх ч юм уу тэр бол хэзээч тэйгүй. Яа тэгэхээр би үргэлж яг тэнд юу болж байгааг яг ингээд цаг үеийнх нь мэдээлэлтэй цог өсөө болохоор тэгэл за энэ хамтлагийг инглээ, энэ хүмүүс инглээ тэглээ гээл тэгэл хараал үтсэн ер нь. Би ч бас нэг юм асууя л та. Систем буруу байгаа байхгүй. Бүр амар буруу. Одоо тэр тоглолтын систем тэр чигээр буруу байгаа байхгүй Монгол. Тоглож байгаа гоё ч гэсэн систем буруу байгаа. Тэр хүмүүс бол нэрхтээ за одоо энд хийл л та. Энд за энэ шатчихъя гэж ер нь сонсчихсон. За энэ шатаад байна гэдэг. Тэр чинь нөгөө яг ер нь одоо манайх бол одоо шууд ер нь тэр шатчихъя гэж ярьж штэ. Ингээд байгаа. Яагаад буруу гэдэг хэр. Нөгөө хүн ирж үзэхдээ тэр хамтлагаар үзэх гэж ирээд байгаа байхгүй. Бүгдээрээ. Одоо бүгдээрээ тий. Тэгэхээр хамтлаг хідэж хүн болох дандаа шатдаг дуучна тий. А тэр тойрж байгаа бүх хүмүүс мөнгө авдаг байхгүй. Бүгдээрээ одоо ингээд 50 тоот болохоор 50-аа дөрөөс авчна. 50-аа гэрлээ авчна, 50-аа өгчм авчна, 50-аа бүх юм авчна. Хамтлагын сүрөнд ордог тий. Систем хэд буруу гэсэн үг шүү дээ. Уулын тэр систем өөрөө зүйл байх ёстой л байх. Одоо яа гэдэг альбиус лейбл тэрийг хийдэг юм уу, зохион байгуулдаг эсвэл яа гэдэг тэр яг хизээ нэгэн
тогтч болох. Шал өөр системтэй. Шал өөр системтэй, буруу систем. Ер нь Монголын яг бүх юм эсэгээр тий. өөр тийм бүх юм өөр. Яг нь нэг талаасаа зарим юм нь бол үнэхээр буруу. А нөгөө талаасаа бол зарим юм нь үнэхээр онцлог. Бидний нөө цөөхөн хамтыг онцлог гэж хардаг. А яг нь эндхийнхэн ч бол мэдээж стадиум левелд очино гэдэг бол өөрөө амар их алаан болж байгаа ш. Дээрээс нь зарим нь магадгүй одоо юу гэдгийг гэрээгээ хийхдээ маш бага хуваар тохироод гэхдээ тэр хүний хувьд юу нь гоё вэ гэхээр дуугаа хийгээд өөрийнхөө яг тэр би ийм стадиум тоглосон шүү. Тэгээд дүүрэн хүн үзсэн шүү. Гэхдээ би 3% авсан шүү гэдэг ч юм уу те. Гэхдээ тэр 3% нь сонирн биш. Тэр хүний хувьд би ингэж амьдрсан шүү гэдэг амьдрал нь л маш сонин тэдний хувьд яг хамгийн дурсамжтай юм болов гэж юу н хардаг шүү дээ. Юу нь бол. Дээрээс нь бодлого байхгүй гэж байдаг. Жишээ нь яагаад нэг 3 сар байгаа би ойлгож байна л да. Тоглолт стадионын тоглолтын юм асуул 3 сар шүү дээ. За 5 сараас нэг 9 сар хүртэл тооцсон л да. Дунд нь тэгээ цаг наадам болчихоор дахиад 1 сарын хасан шүү дээ. Хэдэн 5 дахь хагасан байна. Тэгээ хэдэн 5 дахь гэхэд every single 5 дахь хагасан бүгдэнд нь те бүр яг нэг газар ш 2 газар те зэрэгцүүлж те бүгд ингэ тэгээд нийтдээ өнгөрсөн жилийн гол чинь 50 тоглолт болсон нэг 2 нь одоо 48 шатсан байх чинь те Пүүх 50 тоглолт болж байгаа юм. Тэгээ эн чинь л өөрөө буруу гэд систем нь бүр нөгөө нэг яагаад энийг юм тэгээд ингээд хамтгууд нь зөвшөөрлөдөө зохион байгуулж өмсөлт нь ч тэгээд тэнгууд нөгөө 50 гагуудагийн тоглолтоо түрүүсийг авчиж байгаа шүү дээ. Бүгдээ авчиж байгаа шүү дээ. Тэгээ тэгээ нөгөө хамтд дууд чахад өрөндөрөд дуусчих жоох бүгдээ бүр тэгэхээр сав бол үнэхээр гоё ашиг хийж шүү дээ. сав бүр ашиг хийж хөгжмөнгөө чинь юунгөө чинь хамгаалагчнууд бүгднгөө авчих шүү дээ. Бүх хамгаалагчнууд тэгэл ганцхан нөгөө хамтд дууд шигтэй. Энд чинь өөрөө маш дээрээс нь монголчууд нэг муухай нэгэн тоглолт ихээр зүйж тоглолт хийдэг. Энийгээ тоглохгүй этик метикүүд үс хэцүү байж албаар зэгцүүлдэг тий. Чи нэгнийгээ тоглолт хийж ивэл ер нь ягаад байж байгаа л юм болно шүү дээ. Ягаад чинь 5 сард 3, 6 сард 2 тий 8 сард 3, 9 сард 2 гэл ингээд нэг 10 гой чанартай гой тоглолт чих юм бол 10 гой дүүрчих боломжтой байхгүй. Ягаад нөгөө нэг ахаал ярих юм бол бид нөгөө зах зээл ярих байхгүй. Зах зээл гэдэг чинь сая 400 мянган хүнтэй хотоо. Улаанбаатар сая 500 мянган хүнтэй хот. Тэрийг дийлэх 50 тоглолтыг үзэх зах зээл байхгүй байхгүй. Энийг ямар ч тооны машин гаргаж ирээд тоо мэдгүй ч ойлгочихоор бодлохгүй тий. Тэгэхэд энд тийм тоглолт болж байгаа танд харалтаа тий. Гүрд болохоор ийм бэлэх. Одоо ингээд гэхдээ энд чинь ямар их хүн байгаа вэ? Тий, ямар их хүн байгаа лээ. Тий. Тэнгууд нөө нэг одоо ингээд Universal Music, Sony Music, Warner Music гэдэг ийм major label-ууд гэж ярьдаг те major компаниуд бүр хамгийн томууд нь дэлхийн хааж ингэ байж байгаа. Тэнгууд эднэр яадаг вэ гэхээр нөө нэг ингэ юм байна. Одоо ингээд одоо жишээлбэл Universal ч юм уу за Warner ч юм уу ингээд Universal-д ингээл магадгүй Universal-ийн доотлын юм зөндөө том лейблүүд байнгут Drake, Kendrick, одоо Taylor Swift ингээд эднэр чинь бүгд нэг компани одоо гэрээтэй артистууд болж байгаа байхгүй. Тэнгууд тэр компани хизээч Taylor Swift-ийг тоглолтоо хийлгчээд хажууд нь Olivia Rodrigo ч юм уу ийм одоо нэг ийм зэрэгцүүлж 2 pop артистыг нэг компани нэг удирдлагатай учраас хизээч тэгж хийхгүй. А гэтэл нөө нэг бид нар бол зөвхөн артистаа л хараад байгаа. Гэтэл цаана нөө нэг том компани маань өөртөө хизээч кил хийхгүй байхгүй нөө автогол гэдэг чинь хөл бөмбөгөр бол тэгүнгууд ингээд хизээч тийм болохгүй. Тэгүнгууд тэр бүх юм ингээд системтэй ингээд одоо наадхнаас үүсэлийг Монгол тоол зохион байгуулалт хүний олон байгаад байна. Энэ нас нүүдэлээр алдаа болоод байна тийм. Монголд нэг бид нар нэгдүгürt бас л онцлог цөөхүүлээ дээрээс нь Монголд ямар ч юм том компани байхгүй н одоогоор тий. Одоо юу гэдэг Lumina хамтлагтай, Татар хамтлагтай гэрээтэй ажиллаж исэн, хамтарч ажиллаж исэн Сонор гэж компани байсан тий. Одоо яг юм хийж байгаа мó хүмүүс сайн мэдэхгүй. Гэхдээ ингээд Сонор жишээлбэл ингээд хөгжөөд яваад тий танахтай олон жил, Татартай олон жилийн гэрээ хийгээд тэг ингээ өшөө ингээ гарч ирсэн юм шин хүмүүсүүдийг авсааргаад ингээл одоо юу гэдэг чинь Universal шиг бүр ингээд зөвхөн яг Монголдо тэгээд томорцсон. Тэгэд нөгөө талд нь бас нэг юм компани гарч ирээд томорцсон. За ингээ 3 том компани байгаад хоорондоо яг ингээд артистуудаараа тоглолт хийлгэж исэн бол энэ яг юм зөв дараалттай байх байсан баг. А тэгэхгүй өнөөдөр бүгд тусдаа ингээд компаниуд, тусдаа хамтлагууд бүгд өөрсдийнхөө толгойг мэдж байгаа. Тийм болохоор энд ямар ч нөө замбраа авах боломжгүй. Тэгээд
Энэ онцлогийг би зүгээр ингээ харсан чинь нэг Зөв тавга подкастн дээр ингээ ярьж ирсэн. Монгол хүмүүс бол ингээд нэг нь арьс ширээ бэлдээд нөгөөх нь сүү таргаа бэлдээд ингээд хоорондоо наймаалцдгөө. Бүгд өөрсдийнхөө сүү тараг айраг арьс шир бүх юмаа өөрсдөө хийдэг. Тийм болохоор хизээч 8 явдгөө. Тийм болохоор хизээч 8 хөгждгөө гэж тийм юм ярьжсэн дээр би ямыг тэгээд тэгэн гут тэр нь зүгээр өнөөдөр яг бүх салбар дээр харагдчихна. Тийм болохоор гаднаас хүмүүс ирж 8 байдаг гэсэн үг тийм. Гадны том мөнгийг дагаж одоо явах юутай. Яг одоо ингээд Universal гэдэг чиний Universal гэдэг тэд ч одоо бүх оронд байна шүү дээ. Тий. Бүх оронд байгаа шүү дээ. Тэр өөрөө том орон салбарууд байна шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг л одоо Монголыг тоох хэцүү байх л та. Тэгээд бид түрүү дахиад нөгөө зах зээл яриад байгаа. Айгуу жижиг зах зээлтэй. Хэлээд шүү дээ. Бидний хийж байгаа орлого одоо нэг стадионд ч нэг удаа ингээд юм тоглолт үзсэхээр нэг хүн шүү үзэхээр яг нэг 200 сая төгрөгтэй байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Одоо тийм 80 сая төгрөгөөр 80 сая төгрөгөөр билет аваад тий 60 сая төгрөгөөр билет аваад за тийш чи машин авч очихгүй бах тий таксидад очиод таксидад харин гээд за нэг 20 30 сая төгрөг аваад ороод нэг 3 пи уучдаг ч юм уу тий гэж бодоход ер нь 150 200 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? 200 сая төгрөгийг тэгээд харин тэр 20 30 сая гэж үрж чадчих хэдүүн байгаа байл гэж ихлэхгүй юу? Юус амьдралаа яг гэж юм зөндөө байгаа шүү дээ. Тэгээд яг бодгоо нөгөө саяны зах эндээ тохируулж юмаа хийгээч манайхаа амар шуналтай. Нөгөө хүмүүсүүд нь бол нөгөө түрээслээд байгаа хүмүүсүүд ч юм бол тэгэл гэдэг шүү дээ. Мөнгө авч байгаа юм чинь. Шуналтай юм чинь. Шуналтай юм чи гэдэг ч үгж байгаа. Түрүүлж байгаа юм. Уучлаарай. Тэр хүмүүсүүд наадах чинь бол тэнцсэн сая тэнийг юм байсан шүү. Наадах болоо. Тэр хүмүүстэй хамтад дуудах хийж чамаагүй байхгүй. Хийж чамаагүй. Наадах бол наа чинь зохион байгуулалт хамтлаг байгуул хамт тоглолт хийж байгаа хүмүүс өөрсдийнх нь асуудал. Харин чи буруу ярьж байна. Лейбл нь өөрөө гэхдээ тэр тоглолтуудыг одоо ямар нэгэн альбомын нэг юм за энэ жидүүдэд энэ хамтлагууд тоглоно шүү гэдэг юм уу зүгээр ер нь тий одоо холбоо байдаг ч юм уу тэр нь тий энэ жил энэ 10 хамтлаг тоглоно шүү гэдэг. Тэгэхгүй бол 50-аад зэрэг тоглох юм бол шатчлаа шүү дээ. 50-аад шүү дээ. Нэг хэлээд байгаа тий. Би бас тэрийг угаасаа ингээ харсан юм нь одоо ингээл surge гэж юм байгаа шүү дээ. Ингээ юм ингээд одоо юу гэдэг ингээд уулын supply demand гэдэг шиг ингээд эрэлтэн байж иж ингээд хэрэгцээг нь нийлүүлэх ёстой шүү дээ. Тэгэхгүй ингээд зүгээр нэг хамтлагийн эрэлтийг харангуйтаа тий энэ хамтлаг алж штэ манайх згүүлчээ гэд тэр нь л зүгээр буруу байна. Гэтэ нөгөө талаасаа юу гэхээр нөө нэг би юугаараа дутах юм. Би хүний доор орохгүй нөө нэг Монгол буруу философнууд яваад байна штэ. Буруу зүрдцэн өгнө. Одоо бидний нөө нэг хэрэглэнээс халах ёстой одоо зүрдцэн өгнүүд ч юм уу тий. Өстой хүний доор орохгүй гэдэг ч юм уу. Тэгэл одоо юу гэдэг Lumina хамтлаг тоглолтоо хийнгуут өстой манайх ч гэсэн хийчээ гэдэг ч юм уу. Тэгэл тэр жоохон нэгдүгээр нэг тийм бүр суурнаасаа нэг тийм хоёр юм байна те. Нөгөө нэг нь нэг хинж нэг ингээд нэг нь ийм хийгээд нөгөөх нь ингээд тэрийг худалдаж аваад гэдэг юм байхгүй. Хоёрдугаарт нэг хүний дор орохгүй шүү гэдэг юм буруу философи те. За би нэг реклам авчихлаа те. За чи нөгөө чи нэг юм хэрвээ одоо бол нөгөө магазин цагийн дутагт мутныг юм бол байхгүй шүү гайгүй юу. Мэдхгүй гэхдээ тэрийгээ ч мэдхгүй явж байгаа шүү дээ. Магин дутагт нь чи ер нь бол зүгээр жоохон стресстэй ирдэг те. Донтож чадахгүй болоод ирдэг. Нойр ингээд дутуу болоод хэлдэг. Тэрийг л хэлж байгаа шүү. Гэхдээ тэрийг нас хамаарахгүй байх хэрэгтэй юм шүү те. Бараг ер нь эрдэс бодис алдагдсан дутагдсан гэдэг чинь нөгөө нас явах тусам мэдээж ихсэн анхэлтэй нас хамаарахгүй яа гэх юм бол жоохон ингээд нөгөө нойр яваад хоол шилэнтэй жилээс авч чадахгүй бол чинь тэгэл дутаал ирнэ гэсэн. Энэ манай денгийн нөгөө бүтээгдэхүүн магним бол ер нь хүн байг ууж хэвчтэй байлаа. Чин сууллан гэдэг юм уу те. Энэ яадаг вэ ял та? Энэ чиний нойр их те. Тий нойр ер нь бол цаг нойр батжуулна. Нойр гоёнтуулна. Бүтэн нойртой хавсан мөртлөөсөө нөгөө нэг өглөө босч ирэхдээ ингээ ядарсан босч ирээд байдаг шүү дээ. Чинь чанартай нойр авахгүй гэж шинж авахгүй. Тэгэхээр чанартай нойр авах нь дээрээс нь хамгийн гол нөгөө нэг нойрны муугаад унтаад байхаар сүүлд ингээ нөгөө донтоод тэрэнгүүгээр унтаж чадахгүй болчихдог шүү дээ. Энэ тийм зүйл гоохгүй. Тэргүүрээ бас их аюулгүй гэсэн. Safe гэсэн үг гоохгүй. Биеийн хүчний хит ажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнигаа алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинжтэмдгүүд илэрнэ. Усгүйгээр удаг магнез дэрэгт алжаал ядрааг буруулж эрч хүчийг бэлгэлнэ. Нөгөө Америк тэгээд сайн ярьлаа шүү дээ. Нэр сониос ярих гэдэг юм юу гэвэл энэ тэгээд хамтад дуусах юм хэлж штэ.
Үчи дидэртэг ингээд боломж гарвал дидэртэг нэг уран бүтээл хийчихээ ч юм уу эсвэл ер нь тэгэл эсвэл хийгээд байгаа болтой шүү. Тэгээ энэ айргууд л нэг амжилт чаддаг нөгөө яагаад вэ? Харин яг л тэгж байгаа. Гэтэ ингээд нэг бас яг ингээд яг стадионд тоглолт хийж байгаа шиг ингээд хүмүүс бас наашаага сүүлийн үед айгүй их ирдэг болсон. Тэгээд яг л стадионд болж байгаа шиг зарим нь орлого олдог, зарим нь алдагдал хүлээдэг те. Яг л тийм бас ингээл нүдэн дээр болдог. Тэгээд би ч нөө яг Чикагод байхад л яг ихэнх хүмүүстэй яг ингээл уулзчихсан. Тэгээд Чикаго ч юм бол хамгийн их монголчуудтай шүү дээ. Тийм шүү. Одоо монголчуудын хамгийн их одоо юу тал те. Тийм оршин суусан газар. Тэгээд тэнгуут нөө нэг Чикагод утаарчвал тэгэл цаашаа утаардаг юм бас энд байна. Тэгээд хамгийн хүнтэй газар утаач цаашаа угаасаа харин тийм тэгэнгუთ одоо юу гэдэг чинь ингээл 100 хүн мөн чинь утаарсанд орчиж байгаа шүү дээ Чикагод. Тэгэнгუთ Б area мэрэ ч юм ингээ өөр газруудад 100 хүн чинь яасан их хүн ирсэн болчихж байгаа байхгүй бас тий. Тэгээд нөө нэг би яг сандын нөө нэг миний лав нөө нэг очсон хамгийн их хүнтэй тоглолт яг Лумин амтлагийн тоглолт байсан. Тэр бол за мэдхгүй яг 2 өдөр болсон те 2 өдөр пиг болсон. Яг ядж яхад нь бүр юм мангар том юм сүмийн гэтээ нөө тэнд байнга ивент болдог л доо. Сүмийн юм байр нь болж исэн те амар гоё сүм байсан. Тэгээд газар аяг байсан. Тэ үнэхээр гоё газар. Сүмд Тийм nice ямар гоё. Сүм акустикс гоё дуудана. Тийм инженерүүд нь бас л зөвүүн. Гэтээ зөв миний анзаарснаар жоохон үнэтэй те. Тийм хүн байсан. Тэгээд яг тэгээд нөө нэг би ч яг та хэдийн нөө тоглолтод ингээд маа нөө Изо Милан бид 3 цуг явсан шүү дээ. Тэгэхэд л яг тэгэл хараад за Лумина леженд гэдэг. Ямар ч үсэн шатсангуудын ахтар гэдэг. Ямар ч ахтар нэг цаатаагаа утсантай гэж утсан чи. Гүү угаасаа бүр хах шалаа л гэж утсан яг бүр. Угаасаа яг тэрнээс өөр миний лав харсан тоглолтууд за би угаасаа өөр хамтлагуудад тэгж яваагүй ч гэсэн ингээд сураг тавьчихж байгаа шүү дээ. За яаж нээж ийн гэл ингээд хотод угаасаа таньдаг хүмүүс байж байна. Яг бас зэрэгцэж бас олон ирээд байгаа би сонссон. Одоо яг ч надад хэлсэн. Яг адилхан байгаа даа. Одоо яг нэг ихээр бүндж ирээд ингээд тэрийг чинь бас хоорондоо манай хамтад дуудчихсан ярилцах хэрэгтэй байгаа байхгүй юу? За та нар эзэд тоглох гэж байна. 9 сард юм за манай хэд 19 сард ч явж гэдэг юм те. Тэр гээд 9 сар тэр гээд сая чинь хамгийн наадах нь бол сая бид нэг өөрсдөө яг тэр ч бас яг өөрсдөө мэдрээл сая яг Евро тураа 10 сард яг зэрэгцээ 5 хамтлаг очил тоглож байгаа байхгүй те. Яг л 10 сард тавуулаа байсан шүү дээ зэрэгцээ. Йоо те. Тэгэхээр яг тавуулаа маш бага мөнгө болоод сүрчтэй юм чи яг л ялах хэдэн Монгол байгаа юм тийм шүү дээ. Нэг Монгол наадмаар чи нэг асуулт асууя. Бүгдийг 5 Монгол явах чагаад хэн нь яг төрүүлж болох хэвээр вэ? Нөгөө ингэж л нөгөө хамтлаг тэр хэнийг буруутгах болохгүй юм шүү дээ. Хүн болгоныг тийм би бол нөгөө буруутгахгүй шүү. Тийм тавуулаад явгуудаа болохгүй явахсаар байхгүй. Харин тийм. Ахтай нөгөө мэдээж нөгөө гинтийн тийм нөгөө асуудалтай бодвол болж игэл гэтээ манай хамтлагийн чинь бид нар сая за бас тэгж хайх болохгүй зүгээр маш цөөхөн тоглолт хийгээд дөрвөн тоглолт хийсэн байхгүй. Тэр чинь уул нэгээд Еврогоор тоглоход 10 тоглолт тоглодог байхгүй. Нөгөө 16 онд явхад 11 тоглолт тоглосон гэдэг шүү дээ. Европын орнуудаар Москваас холоолоо Польш бүр ингээд тийхгүй зүгээр ерөөсөө маш цөөхөн тоглолт. Эртээ бас бодсон байна. Эртээ нэгээ бас юу яа бас бусдыгаа бас яаж ш төстэй. За нийлүүлж байгаа. За энд нэг гэдэг дөрөв тоглож игээд ч юм уу тийм л бодож байгаа юм л та. Нөгөө талаараа бол нэгэнтэйгээ бол энэ чинь нөгөө асуудалны яг одоо нөгөө виз гарчвал 6 сарын виз гарангууд 6 сард явах хэрэгтэй. Харин тий. Явахгүй бол маг дахиж виз чинь гарахгүй гэх тий. Гэдэг ч юм уу асуудал болсон юм. Тэгэл асуудал байна шүү дээ. Тэгэхээр явах л болж байгаа юм л та. Чи манай виз чинь гарцсан байвал виз чинь гарцсан аялах гад үлээж байгаа хүмүүс нааш анхаарлаа хандуулаарай. За travel call үйлчилгээ нь Unitel болон Tokyo Mobile-ийн дугаараас Tokyo аппликейшнийг ашиглаад өөрийн үндсэн тарифаар Монголын бусад оператор руу гадаад доохт өөрийнхөө дугаараас залгах боломжтой байгаа юм шүү. Юу гэхээр ерөөсөө та өөрийнхөө үндсэн дугаарыг одоо гадаад гар устаа гэдэг чинь одоо бүр гадаад өөрийнхөө уцтай тэгээд өөрийнхөө дугаараас өөрийн үндсэн тарифаараа Монголд байгаа юм шиг ажиллаа удирдаад ажлаа хийгээд бусдаагаа ярилцаад өдөрт 500 төгрөг төлөх travel call үйлчилгээг Tokyo application санал болгож байгаа юм шүү. Тэгэхээр та гадаад явах гэж байгаа бол
гадаад гар утасныхаа дугаартай явах боломжийг энэ үйлчлэгээ санал болгож байгаа. Наач тоо юм. Чухал ахгүй нөгөө энэ чинь бас нөгөө дуудлага хүлээж идэг хүмүүс байдаг шүү дээ. Дуугаал нэг заавал нэг юм гадны юун дээр очихгүй те. Өөрийнхөө юунаас наачаас гоё сонсгож чинь. За сайн байна уу та? Би нөгөөдөр Монголд очино. Тэгээд хоёулаа уулзвал болох болов? Намайг Монгол руу яаж ингэж яваад яриад байгаа юм бол гэж гайхаж байна уу? Энэ бол Travel Call. Инээдлийн хэрэглэгчид Tokyo FM-аар гадаадаас хамгийн хямдар ярьдаг боллоо. Ингэж л би ажлаа алдахгүй амарч чаддаг юм да. За, сонсож байна. Аха. За. Тэгээ. Мен за баярлалаа урилгыг хүлээж авч. Өнөөдөр энэ ороо нэг битүүний орой 23 цаг болж байна. Сайхан битүүлцээж байна. Сайхан битүүлцээж байна. Битүүлчээд ирээд суудсан учраас бид хоол унд гисэн гоо. Тэгээд нөгөө нэг хүнийг одоо юу гэдэг хүний газар. Гэхдээ энэ одоо чи 7-8 жил амьдэрсэн байгаа учраас одоо хизээ чиний гэр болцсон. Сэтгэлд гэр болцсон. Тийм газар учраас нөгөө бие бодож амжилт гаргаарай л гэж хүсэн өрөө. Тэгээд удахгүй бас олон уран бүтээлээр гэргээд уулзах. Яг бол чи чинь зүгээр суудаг уран бүтээлчтэй нэг аахгүй. Сайн хэлжтэй клип хийчлээ, дуу хийчлээ нэтэрэ гэдэг. Ингээд чиний сая YouTube сувгийг үзэхэд сүүлийн жилийн хугацаанд хэдэн дуу хэдэн клип жоох юм даа. Тэгэхээр ямар ч байсан нэг хөдөлмөрч уран бүтээлчдийн нэг чи одоо тэрийг одоо баярлалаа. Сингур одоо. Яа гэдэг юм бэ? Хүйн ярьж ах чинь утас ингэж ах юм. Чи яг юм яг за зүгээр болчлаа. Тэг. Амжилт хүсье. Баярлалаа. За яг чиний яг сонсон чинь маа десант ч юм уу нэг юм хөө ярьдаг шүү дээ. Чи угаасаа десанттай ойрхон байсан болохоор ер нь тойрын ярианы тембер үгийн сонголт Монголд бас ер нь маяг ойролцоо шүү. Бид нэг бас нэг хаасла мьюзик гэдээ явж исэн. Тэгээд уусаа тэгэл бид нар ч бас нэг цомогтой. Тэгээ яг тухайн үед бас яг ингээд одоо нэг Бисма, Black TB, вообще Descent ингээд Saint ингээд бид нэр байдаг ус. Тэгэхэд бид нэр ингээд өөр хүмүүстэй уулзсангууд яг тэгж хэлдэг ус. Та нар яагаад ингээд бүгдээрээ хоорондоо адилхан ярьдаг гэж. Яг тийм угаас мэдрэгдлээ. Ингээд нэг сүлд нэг юм ярьчих. Нэг Япончуудтай би нэг ажилласан ингээд байгаа шүү дээ. Тэгэхэд яг нэг сурсан юм бол тэр өдөр нэг дууг гэж ярьдаг шүү дээ. Яг тэр ингээд бид нар ингээд яг 12 цаг болонгод Япон хүмүүс чи яг л тэгдэм бил. За 12 цаг хийж байгаа юм шууд дуусгаад бүгд гарч аваад хоол идээд хоол идлээ машиндаа бүгд суулаа. Нэг цаг шууд уун. Зүгээр угаасаа тэр Япон хүмүүсийн ажиллах зарт яг юм скежлэнд нь нэг цаг унтна гэдэг юм байж идэг. Би амьдраад наач ойлгохгүй монгол юмор ойлгоод. Харин яг тэр бол Япончууд одоо ингээд урт насалдаг гэдгээр алдартай тий. Тэнгууд яг тэр нөө найп буюу тэр монголоор бол дуг хийлттэй. Тэр нэг цагийн дуг хийлт бол алтан дүрм юм байл. Тэгээ би яг тэрнээс хойш яг тэрийг хэрэгжүүлдэг болсон. Би чинь жоох нэг ялтас жоох авахгүй. Нөгөө нэг цагийн дуг хийлт чинь мен тэгж байгаа нэг оройн гой цоглог моглог тий. Өдөр нэг цагийн өдөр амар гой дуусгадаг. Орой жонго сапраад боломжтой гарвал унтаа яваад байгаа би тэрийг насныхан болов гэж боддог. Тэрнээс би тэгж байгаа нэг. Найртай. За баярлаа. Би ялтас баярлаа. Би ялтас манай жод гарах би жод гарахгүй. Би ялтас баярлаа. Би ингээд жоохон дуг хийж ялтаг адилхан бас нэг энержитэй байх гэдэг биш адилхан явчмаар шүү дээ бас. Явахта төрүүлж биш те. Тэгэхээр тэрний төвч би жоохон унтах хэрэгтэй ч гэдэг. Тэгээ унтчих чинь хуйгаамайгаа идэртэй чи бас тэгвэл идэж зэрэгцэхгүй идэж бас надаас нэгэн дүүштэй бас гэх. Хуйгаач бол харагдтал юм заван хөшин болохоос нас босоод болоогүй шүү дээ. Хамгийн аханд нь таа байгаа те. Гэтэл яг л амтгал унтчихлаа. Одоо энэ чинь цагаан сар 60 за сарахгүй 60 төгөж байгаа. Гал морж тэгээд эрүүлийн сайн сайхныг хүсье. Одоо Монгол хүн байна дээ. Амны бэлгээс аштын бэлэг гэж та урт насалж удаан жаргаараа нөгөө 100 наслж 6 даад хаяг төлөөрэй. Засалж удаан дог хийгээрээ. Залуучууд бид чи яах вэ? Тэгээд энийг хийгээд ингээд 100 за баяртай. 100 уурж хүн зоохгүй би.
За баярлалаа. бро. За хамтдаа бүгдээ баярлалаа. Би бэлгээ өгсөн чи яах вэ? За бэлгээ өгөх хүснэ. Айгу буруу. Жохон бантаачлаа тэг. Яг бас тийм болцсноо. Зүгээр. Манай энэ яг ийм хараа бэлгэж өгөхгүй босоо явж байгаа. Аргагүй. Тэ өөрийгөө залуу малуу гэдэг юм. За түрүүнээс манай нөгөө Талын Монгол чигсаач өөрөө яацсан гэнэ баг уцтаа дуусчих шиг болчихсон. Талын Монголын жонтой холбогдно баталгаатай. Тэгээ нөгөө гоё юм бэлээ. Тэгэхээр гой дүрсээ бол Тэр хончиртай энэ шинэ юм байна те. Наачаараа өөр. Тэгээ би нөгөө шинийн л бодож авчихлаа. Тэгээ түрүү дэг чи бас нөгөө магадгүй. Одоо чамаг Дэг farming. хин чамд бас жоохон их үү те. Харин тийм Нормал хэцүү л байгаа. Тий. Golden Gob бүтээгдэхүүн дээжээс. Голдгоо энэ нөгөө өөрөөсөө нөгөө говийн нэг өдргээд нэг бод зураг өөрөөсөө зуулаад Монголын өдөөс сэтгэлээд өөрсдөө хийсэн. Тэгээд энэ гүрээр ингээ хийсэн. Энэ гүрээр чи чинь найз зөвхөн найз зөвхөн болсон гэвэстэй. Уусаа байлоо. 3 жил амьдэрсэн. Тэгээд тэгэж игээ тийм байна те. Одоо шигчээ. Харин тийм ээ. Одоо та хоёр хин шинэ хосгоо гэх үү те. Тийм ээ тий. Одоо ч дүржээ. Баярлалаа бро. Нэг асуулт сууя. Ер нь нөгөө сүүлийн нэг манай нэг уламжлалт асуудал үү ял байг асуудал асууж. Ер нь ингээд хараадсан чинь эмгхтэй үний л зүв байгаа даа. Тийм юм байли. Тэр бол яг үний юм байлээ гэдэг шиг те. Түүл амьдрал зүг яваад байгаа даа. Харин тий яг тэгэхгүй бол бас нөгөө талаасаа яг юу хэлсэн байл л да. Эрэгтэй хүн чинь тэгэл угаажуу дотортой юм чинь тэгэл за зүгээр миний буруу те. Гэтэ яг нэг яг тэр лимиг ойлгосон шүү дээ. Эмгтэй хүний буруу хизээч байдгүй юм бэлээ. Тий. Энэ амьдралын философи бүгд нэвтэрсэн хүмүүс байгаа даа. Чи гүнди тавьж өнөөдөр ягаад ийм амар ингээд ягаад бас заримдаа өөр үдэж шүү дээ. Ягаад ийм бөөрөөр мэдхүү. Ихнэрнүүдээс асууж авч татдаг шүү дээ. Харин тий яг тэр талыг тий яг тэр яг талыг яг ингээд спортлоод тий. Яг тэр талаа амар спортлоод юмсан. Ингээд хэлж байгаа. Яа. Одоо бүгд баярлалаа.